Яг хүүхэд насны шарах гэж юу юм бэ? Тухайн үед тохиолдсон үйл явдал, нөхцөл байдлыг даван туулахад миний нөөц бололцоо хүрээгүйгээр тэр үйл явдал гацаж үлдсэн байдлыг л хүүхэд насны шарах гэж нэрлэдэг. Монголчууд маш их ууртай, бухимдалтай хүмүүс. Ямар хүүхэд насыг өнгөрүүлчихээр ийм амар токсик, ууртай, уцаартай хэрүүч маргаанч хүмүүс болж байгаа юм бэ? Гомдсон том хүмүүсийн доторх жоохон хүүхэд нь гарч ирж байгаа л хэлбэр. Амар ууртай хүн байх юм бол тэр хүнийг амар хүн гомдоосон л гэсэн. Одоо үн цэн гэдэг зүйлээс багаар утасны батарей дуусж байгаа юм шиг өөрийгөө алдчихж байгаа явдал мөн. Хүүхэд наснд хүргэж өгдөг. Даал тэрийг хэрвээ байдаг бол хүн бүхэн сундаа гээд хаяа би боддог юм. Тим сайхан. Ийм сайхан. Гүн дог мэддэм үү? Мэдэн штэ. За яа сайн байцгаана уу? Солбоо ТV-ийн та бүхэндээ энэ гайхалтай өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр үзэгчдээ өнөөдөр бүр маш чухал сэдвээр ярилцах гэж байна шүү. Ямар сэдв бэ гэхлээр энэ дэлхийн ертөнцийн бүх хүмүүст хамааралтай. Ялангуяа энэ бичлэгийг үзэж байгаа та, би бүх хүмүүст хамааралтай хүүхэд насны сэдвээр ярих гэж байна. Хүүхэд насыг хүн болгон туулж өнгөрүүлдэг те, тойрж гардаг. Тэгэхээр хамаагүй гэж болохгүй. Яагаад гэвэл монголчууд бүгдээрээ хүүхэд насны тийм шарахтаа байгаа гэдгийг би айгүйх анзаардаг байхгүй. Тэгээ сая хүртэл яг ингээд танаа офис руу таксидаад ирж хахад таксины ах бүр амар стресстэй хэлээ. Сигналдаа уурлал ингэ яваад байгаа байхгүй. Тэгээ тиймэрхүү байдлыг харахтаа бид нар ер нь сэтгэлийн шарах айгүй их байна да гэж бодсон. За юуны өмнө баг өөр ганцаараа яриад гэсэн. Тэгээ сэтгэл зүйч маань Золбоо ТV-ийнхаа үзэгчдэд гоё мэдчилгээ твшүүлээд хоёлоо подкастаа эхлүүлье. За тэгээ сайн байцгаана уу. Дахин урьсанд маш их баярлалаа. Өнөөдрийнхөө подкастыг маш үр өгөөжтэй байлгахаар аль болох л одоо шүмжлүүдийг би бас аягүй сайн хүлээж авсан. Комментуудыг уншаад баярлсан. Аль болох гадаад үг хэрэглэхгүйгээр энгийн үгээр тайлбарлаад та бүхний бүгднгийн мэдээж сэтгэл зүйчдэр очих цаг зав байхгүй байгаа. Тэгэхээр подкаст бол зөвхөн мэдлэг өгөхөөс гадна яг үр дүн өгч ажиллах боломжтой сэтгэл зүйчтэй уулзаж байгаа юм шиг мэдрэмж болон үр дүн өгөхөөр подкастыг хийх хичээнэ өнөөдөр. Тэгээд яг өмнөх бичлэг дээр нэг хүний миний сэтгэлийг бүр аягүй гоё болгосон л тоо. Юу гэж бичсэн байсан бэ гэхлээр хүмүүс ингээд сэтгэл зүйчдэр яг очиж чаддгүй те. Бас зарим хүмүүс нь зориг гаргаж чаддгүй, зарим хүмүүс нь бас тэ мэдээ санхүүгийн асуудал байгаа. Гэх мэтчлэн зөндөө олон шалтгаануудаас л сэтгэл зүйчдэр очиж чаддгүй. Гэтэл ийм те мөнгө төгрөг төлбөр төлөөд очдог ийм те сэтгэл зүйн мэдлэг мэдээллийг үнгүү хүргэж өгж байгаа Золбоо ТV-д олон сэтгэл зүйчтэй маш их баярлалаа гэж бичсэн байсан. Тэгээ тэрийг нь уншичаад би өөрөө их аягүй гоё тийм баярлах сэтгэл төрсөн л тоо. Тийм аягүй их таалрахсан. Тэгээд бас тэ ингээд үзээд юм ойлгоод ухаараад суралцаад явж байгаа хүмүүс зөндөө байдаг юм байна да гэдээ аягүй их баярлсан. Тэгээд өнөөдөр маш чухал сэдвээр ярилцж байгаа учраас та бүхэн энэ бичлэгийг бүр заавал тэ гарцаагүй бүр заавал дуустал сонсоорой гэж хүсмээр байна. Тэгээд маш чухал сэдвээр ярилцах гад бит хоёр өнөөдөр уулзаа сууж гин. Тэгээд бичлэгийн маань подкастын маань гол сэдв болвол хүүхэд насны шарах гэдэг сэдв байгаа. Тэгээ хүмүүс намайг айгүйх нөө шүүмжилт гэлдэ. Энэ Золбоо одоо хүүхэд насны шарах трауманы өөр өдр гэж яриад. Одоо нөө нэг Монголд оруулж ирсэн гэхгүй энэ үеийн трауманы үүр гэж. Золбоо ах гингүүд нөө траумагийн гоо Золбоо ах бодогддог болсон юм биш гэх хэмжээнд хүртэл нийлэмж өссөн биш. За манай ханаашаа түр анхаарлаа хандуулж байгаараа. Unitil-ийн хэрэглэгчид дата хэрэглээгээ Unitil аппликейшнээс харах боломжтой болсон байна. Заримдаа таны дата хурдан дуусаад байгаа юм шиг санагддаг байсан байж магадгүй. Хаашаа юунд зарцуулснаа, хэдэн гигабайт дата ямар платформудад ашигласнаа мэдэхгүй өнгөрүүлдэг байсан бол одоо мэдэх маш амархан болсон шүү. Та Unitil-ийн аппликейшны нүүр хэсэгт байрлах дэлгэрэнгүй товч дээр дараад дараах мэдээллүүдийг харах боломжтой. Үүнд багцад дагалдах дата мэдээлэл, үлдэгдэл, таны идэвхжүүлсэн нэмэлт дата багцуудыг зураг, графикаар ялгаж харуулна. Мөн багцыг дагалдах эрхий мэдээллийг ч харах боломжтой. Өдөр тутмын дата хэрэглээний задаргаа буюу хамгийн их дата зарцуулж буй аппликейшнууд тухайн сарын цикл, сүүлийн 7 хоног, өнөөдөр гэсэн 3 хугацааны сонголтоор хэр хэмжээний дата ашигласнаа датагаа хамгийн их зарцуулж байгаа топ 5 аппликейшны жагсаалтыг харах боломжтой болсон шүү. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.
Ерөөсө хоёр сонголт байдаг юм шиг байна. Хүүхэд наснда шархлаад тэр шархалсан шархаараа бусд хүмүүсийг өвдөхөөд, хохирчин сэтгүүтэй ингээл уурлаад бухимдал стресстэй явсаар гад энэ гоё алтан амьдралаа өнгөрүүлж дуусах уу? Эсвэл хүүхэд насныхаа тэр бүх юу болсон зүйлсүүдээ ойлгоод тэгээ эдгрээд гоё амьдралаа те илүү гоё аваад явах уу те. Тэгээ тэр бас магадгүй өөрс тохиолдсон туршлагаараа те бусдад нөлөө үзүүлээд би наадах шиг ингэжсэн энэ шархаа би ингэж идгээсэн гэдээ гоё бусдад гоё тийм эдгэрэх тэр боломжийг өгөөд явах гэсэн нэг юм хоёр сонголтын дээр байгаа юм шиг байгаа юм л да. Яг зөв тий. Хоёр дахь хүүхэд насаа ямар байдлаар өнгөрүүлэх нь таны сонголт шүү гэж хэлдэг. Хоёр дахь хүүхэд нас гэдэг нь нөгөө 18 наснаас хойшоо та өөрийнхөө амьдралд ямар дахин хүүхэд насыг өгөх нь бид нар дотроо жоох хүүхэд хэвээрэл явж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр эхний хүүхэд насны амьдрал та нөлөө үзүүлээгүй ямар айл гэр төрхөнд тань сонголт биш байсан байж болно. Гэтэ бид нар өөрсөндөө хоёр дахь хүүхэд насаа өгдөг. Тэгэхээр бас гоё эерэг байгаа зү. Өөрөө өөрсөндөө бид нэр хоёр дахь хүүхэд насаа өгдөг. Хүүхэд насныхаа тэр мөрөөдлүүдийг бид нэр биелүүлдэг. Хүүхэд наснда амьдрахыг хүсдэг байсан гэр бүлийнхээ амьдралыг та одоо бүтээх үүрэгтэй шүү гэж хэлж байгаа. Бүгдээрээ гоё хүүхэд насаа нэг төсөөлө бодоод үзээ л та. Би яг ямар хүүхэд насыг өнгөрүүлсэн юм бол би яг хинтээ ямар орчинд, ямар найзуудтай, ямар ээж аавтай, ямар эмээ өвөтөө те ийм орчинд өссөн юм бол бүгдээрээ нэг гоё төсөөлөд бодоод үзээ те. А хүүхэд нас ямар хамаатай юм бэ? Хүүхэд насны шарах энэ төр байхгүйгээ бас бодож байгаа хүмүүс ч гэж магадгүй. Би зүгээр л шүү дээ те. Хүүхэд насны шарах гэж юу юм бэ? Тэгээ хүүхэд насны шарах одоо өөрөө аваагүй гэж бодож байгаа ч гэсэн эн чин шарах байсан юм биш үү гэдгийг хүн ер нь яаж ойлгох вэ? Хоёлаа энэ асуултаас бичлэг эхлүүлээд хөө. Хүүхэд наснд бид нөгөө гэмтэлгүй байх ерөнхийдөө боломжгүй. Ямар нэг байдлаар бид нэр заавал гэмтэл авсан байгаа. Тэгээд тэр хүүхэд насны шарах гэдгийг зүгээр тодорхойлоод маш энгийнээр ойлгох юм бол тухайн үед тохиолдсон үйл явдал, нөхцөл байдлыг даван туулахад миний нөөц бололцоо хүрээгүйгээр тэр үйл явдал гацж үлдсэн байдлыг л хүүхэд насны шарах гэж нэрлэдэг. Би даван туулж чадаагүй гэсэн. Чадаагүй. Бүтлгүүцсэн тухайн үеийн сэтгэл хөдлөл болон мэдрэмж, туршлага юу ч ойлгож чадаагүй, эргцүүлж чадаагүй, ухамсарлаж чадаагүй, даван туулж чадаагүй тэр гацсан сэтгэл хөдлөлийг шарах гэж нэрлэдэг. Тэгээ нөөц хүрээгүй гэдэг нь айгүй ойлгомжтой байгаа зү тэ. Тэрийг би хүн юм байдаг, хорвоо юм байдаг. За энэ хүнийг нэг уучлчий. Да надаа ингэсэн бахта, намайг тэгээд тэгсэн бахта гэдэг ийм процесс гэж хэлдэг те. Ямар ч процесс явагдаагүй. Зүгээр үйл явдал болсон, би зочрол авсан. Тэгээ юу ч ойлгож, ухаарч тэнд хариу үйлдэл үзүүлж, ухамсарлаж, суралцаж байгаагүй тэр чигтээ ингэ гацсан байгаа. Үйл явдлыг trauma буюу сэтгэлийн шарах гэж нэрлэж байгаа. Тэр гацсан хүн би хүүхэд наснда ийм амьдралыг туулж яваад энэ дээр ийм асуудал үүсээд ийм траума үүсээд ийм шарах үүсээд би одоо гаццсан явж байгаа юм биш гэдгийг хүн нас биед хүрчээд яаж ойлгох вэ? Одоо би жишээлбэл би зөндөө зүйл дээр гацсан юм биш гэдгийг ойлгочлаа шүү дээ. Зарим хүмүүс нь бүр магадгүй надаас ч илүү шархсан байж болно. Гэхдээ тэр шархаа мэдхгүй яваад байгаа тохиолдол байгаад байгаа хгүй. Тэгэхээр би яг яагаад уурлаад байгаа юм? Би яагаад хүнд гомдоод тийм? Би яагаад ийм харгас хүн татагтаад байгаа юм те? Би яагаад ийм хүчрхийлэлтэй орчинд илүү их татагтаад байгаа гэх мэтчлэн энэ мэдхгүй явж байгаа хүмүүс яаж өөрийгөө би шархтаа мэн гэдгээ яг гэтэл ойлгох уу? Ямар нэг маскгүйгээр хүнтэй чин сэтгэлээсээ шудраг үннээр харилцаж чадаж байна уу гэдэг нь хамгийн чухал шалгуур. Намайг тэгэд бодчихвол уу, ингэж бодчихвол уу, эсвэл энэ хүнд тэгс санагдуулах юмсан, ингэж санагдуулах юмсан гэсэн юм зовнилт бодлууд харилцаан дотор байвал та шарахтай байна гэж ойлгож болно. Өөрөөсөө өөр төр бүтээх гээд, жүжиглэх гээд, хичээх гээд, маск зүүх гээд нэг л тийм эвгүй байдаг да. Ингээд нэг эвгүй. Тэгтэл өөрөөхөөрөө байх нэг гэд нэг өөр. За ийм байгаа бол хамгийн ихний шинж тэмдэг нь мөн. Та харилцах гэхээр тэнд өөрөөсөө өөр хүн байх, нэг юм хувирах, дүрд орох, хичээх шаардлагатай болдог. Тэгээд харилцаан дээр та үнэн, шудраг, бодол мэдрэмжээ шууд илэрхийлдэг үгүй юу? Сая чи надад тэгээд хоцорсон, надад эвгүй санагдлаа. Эсвэл сая чи намайг үл хүндлээд байгаа юм санагдлаа. Эсвэл ингээд одоо мөнгө зээлчээ дудаад байгаа чин намайг үл тоогоод байгаа юм санагдчихээн. Ингээд биднэрт мэдрэмж төрдөг штэ. Тэрийг хэлэх гэхээр сэтгэлийн шарахтай хүн бол хувиргаад, өөрийгөө буруутгаад, ичээд, мэдрэмжээ дараад, айгаад, уурлаад ингээд хувиргаа авчдаг. Шарахгүй эрүүл хүн болохоор тэр байгаа сэтгэл хөдлөлийг байгаагаар нь тайвнаар илэрхийлж чаддаг. Хоёр дахь нь гурав дахь нь болохоор
тухайн хүн нийгмийн харилцаа болон бусад хүмүүстэй харилцах харилцаанд ийм чанартай харилцаанд орж чадна. Дуртай байна гэсэн үг. Тэгээд ер нь бол баялаг нийгмийн амьдралтай байдаг. Сэтгэлийн шарахтай хүн болохоор харилцаанаас ад жаргал мэдэрдэггүй. Хүмүүс төвөгтэй, ядаргаатай, амар, өвтгөн, ашиглан, шулна, гимтэн, зовооно гэдэг туршлагууд байдаг учраас хорвоо дээр нийгэмшгэд ер нь юмд тасан зохицоход маш хэцүү. Тэнд ийм их хүч зарна. Хүмүүстэй харилцааны дараа их ядарна. Тэгээд тэндээс ямар ч юм хүн хоорондын харилцаанаас авах гоё мэдрэмжүүдийг мэдэрч чадахгүй хаалттай. Эрүүл хүн бол тэр харилцаанаас өөрийнхөө ч ашгийг авна, буцаагаад ч хүнд бас өгдөг. Араас нь тийм дахиад зовлонд бодол, шаналл, төгшөр айцуд байхгүй. Тэр намайг ингэсэн гэдэг. Энэ бол ер нь анхдагч яг тодорхойлолтод мөн баг. Тэгээд мэдээж амьдрах хүсэл сонирхол эрэг сэтгэл зүйн суурьтай байна. Сэтгэлийн шарахтай болон шарахгүйний ялгаа нь тэр. Шарахтай болохоор ихэвчлэн юмсыг дандаа аюул болон айдас, сөрөг талыг нь, боломжгүй талыг нь те хамгийн муу хувилбарыг дандаа төрүүлж боддог. Эдгэрэх тусмаа боломжтой талыг нь, бололцоотой байдлыг нь, сайн талаас нь, эрэг талаас нь илүү хараад өөдрөг болж эхэлдэг. Тэгэхээр би нэг хүний бичсэн байсан постыг харсан л та юу гэсэн байсан бэ гэхээр монголчуудаа хүүхдээ хүмүүжүүлэхдээ анхаарах биш. Өөртөө ихлэ хүмүүжээгээ бичсэн байсан байхгүй. Тэгээ бүр толгоор бүр ямар өмнө бичсэн юм бэ гэж өөрөөрхөө бодогцсон. Бид нэр өөртөө ихлээд ямар багнаас, ямар нийгэм, ямар үеийг өнгөрүүлсэн те. Бид нар яагаад масаараа ийм хүмүүс болоод төлөвшсөн байгаа. Тэгэхээр бид нар энийг ойлгож ухаарад өөртөө бүгдээрээ эдгэрснийхаа дараа тэр ойлгосон, мэдэрсэн, зассан зүйлээрээ хүүхдүүдээ гой хүмүүжүүлмээр штэ. Тэгжээж бид нар шиг ийм амар нийгэм дахиад автагдахгүй шүү дээ. Одоо амар нийгэм гэж жоох муухай хэлж магадгүй л дээ. Гэхдээ яалтчгүй Монголд одоо надтай би өөрийгөө оруулаад нэг юм хар мас гэдэг юм байгаад шүү дээ. Ерөөсөө юмыг нэг юм ойлгодгүй, ухаардгүй ингээл хэрэлдээл талцаал ингээл явж байгаа тийм. Тэгэхээр бид нар гоё эдгэрмээр байна. Бид нар гоё юу босноо ойлгомоор байна. Суралцмаар байна. Тэгээд тэр сурч мэдсэн ойлгосон зүйлээ дүүнэртээ үр хүүхдүүдтэйгээ өвлүүлж үлдээмээр байна. Тэгжээж тэд чинь гоё эрүүл нийгэмд амьдрах гэдэг чинь. Тэгжээж Монгол улс нь гоё хөгжих гээд байна, ухаантай болох гээд байна. Тэгээ олон талаас нь юмыг хардаг болмоор байна. Яагаад эцэг эхчүүд, томчууд бид нар нас бий хүрсэн бид нар хүүхэд насныхаа травмаг заавал ойлгох хэрэгтэй юм. Тэрийг нэг гоё за тэгвэл окей сонсоод үзье гэдэг нэг хэлтэл нь гоё тайлбарлаад өгөөч. Хэрвээ ямар нэг байдлаар арга замаар өөрсдийнхөө сэтгэл зүйн асуудлыг ухаад таньж мэдээд ойлгож чадах юм бол тэр сэтгэлийн шарахыг эдгээсний ард тэрийг дагаж ирэх маш том нөөц, хүч, авьяас, боломжууд гэж байдаг. Тэр шарахыг эдгээхээр хүн илүү хүчтэй болдог гэсэн. Тэгээ тэр байдал нь би цаашаа хүүхэд болон хүүхдийн хүүхэдтэй тэр дээр өвгдээдэс эмээ өвөгийн аав ээж гэл хідэн үед амжсан тэр зан үлийн гажуудал, эмгэг, ажаргалгүй байдаг шалтгаануудыг өөрөөрөө зогсоогоод цаашаага зөв эрүүл гэр бүлийн экосистемийг удамшуулж чадна. Энэ бол бидний амьдралын маш том утга учир гэж явдаг. Би ганц хүн итгэснээр тэр хүний сонгох хань ижил дундаас төрөх үр хүүхэд ингээд хэдэн зуун мянган хүн тэр одоо үүлийн үрийг зовлон идэлхгүй байх боломжтой. Тэгээ дээр нь бид нар дотроо зөрчилгүй байхын хамгийн гоё нь зүгээр л та амар тайван амьдрах боломжтой. Хүмүүстэй хит өндөр хамааралтай байж ингэсэн гэдэг дандаа л хүүхд насны шарахтай байгаа бол та хүүхд хэвээрээ л амьдрна. Гэтэл насанд хүрсэн хүн дотроо хүүхдэрхэг байдалтайгаар нийгэмд амьдрахад боломжгүй. Хариуцлагын хувьд, өсч хөгжихийн хувьд бид нар бусдад ч сайн хөрөнгө оруулахгүй, өөртөө ч сайн хөрөнгө оруулж чадахгүй. Тэгээ энэ байдал нь буцаа сэтгэл хөдлөлийн тойрогт оруулдаг тий. Тэгэхээр ерөөсөө бидний бүгдээрээ л амар тайван бөгөөд аз жаргалтай л амьдрмаар байгаа шүү дээ. Тэгээ тэр чин гаднаас ямар нэг материалын хүчин зүйлээс эсвэл хүнээс хайраас тий дурлаас ингээд ирдэг юм биш. Би өөрөө эдгрээд амар тайван болчих юм бол бусад намайг тойрон хүрээлж байгаа хорвоог харах нүд мэдрэмж аз жаргалын индекс гэл бүх юм ингээд өөр болно. Ерөөсөө л та хин нэг хараад ингээд энэ хүн шиг болчих юмсан гэж боддог хүмүүсийг нь асуухаар дандаа л аз жаргалын түвшин амар өндөр, эерэг, аз жаргалтай, сэтгцийн эрүүл хүмүүс байдаг байхгүй. Тэгэхээр тийм хүнд хүмүүс цаанасаа татагдчихдаг, хажууд нь байх дуртай. Тэгэхээр та өөрөө тийм болмоор байвал жинхнээсээ тийм аз жаргалтай, тайван хорон мөчүүдийг өнгөрүүлээд
одоо тэр аз жаргалыг л мэдрэх нь инх амгалан байх те тэр аз жаргалыг мэдрэх нь л хамгийн чухал. Тэгээд тэхийн тулд бид нэр энийг алалцаад үзэлцээ тэмцэлтэй тэсүүч гэсэн буцаж энэ замаараа туулаад ойлгож мэдээд эдгэрэх хэрэгтэй. Тэгээд тийм шийтгэд хэцүү биш шүү дээ. Тэгэхээр хүн угаасаа нөгөө нийгмийн амьтан гэж ярьдэн шүү дээ. Хүн ганцаар амьдрах боломжгүй. Заавал харилцах хэрэгтэй тий. Хамгийн их хүн шархалдаг зүйл нь юу вэ гэхээр харилцаанаас шарах үүсэж байгаа шүү дээ. Хүн хоорондын харилцаа. Монголчууд маш их ууртай, бухимдалтай хүмүүс. Тэсрэх бөмбөгнүүд явж байгаа байхгүй юу? Гудамжаар дүүрэн. Нэг юм хэлэх юм бол ер нь дэлбэрэхэд бэлэн. Нэг юм хэлэх юм бол зодтолоход бэлэн. Нэг юм хэлэх юм бол чимүү намайг ингэж хэлээд тахтай байдэн тий. Сошиал дээр ч гэсэн харагдчихээн тий. Энэ Facebook орчин одоо нэг тэрцсэн тэр одоо бид тэрц гэдэг байхгүй тэр тэрц орсон зүгээр ямар амар юм бэ те ерөөсөө зүгээр ингээд тэр хэрүүл маргаан алаан болчих. За энэ уур бухимдал хэрүүл маргаан ямар хүмүүс ямар хүүхэд насыг өнгөрүүлчихээр ийм амар токсик уутаа уцаартай хэрүүлч маргаанч хүмүүс болж байгаа юм бэ? Би өөрийгөө орлуулж байгаа шүү тий. Ерөөсөө л суур нь амар удаан тайлагдаагүй хоримтлагдаж бугшсан гомдол. Тэгэл наан ингээл би айгу ууртай зарчимч би тийм хүн ийм хүн гэдэг байгаа юм шиг мөртлөө яг ховсын эмчилгээ эсвэл сэтгэл заслын үеэр яг юунд гомцсон анхны гомдол гэж хайгаа яваад ангууд тэнд өөрөө л жоохносоо эргэн тойрныхондоо дандаа гомдсон. Тэгэхээр тэр гомдох нь зүгээр л дээ бид нэр хүнд гомдохгүй амьдрна гэж байхгүй. Гэхдээ тэрийг нь хүн сонсоогүй. Ойлгож өгөөгүй, аргадаж өгөөгүй, тайвшруулж өгөөгүй. Тэгээд энэ хоримтлагцаар байгаад тэгсэж дэлбэрхээд өгөхөөрөө нөгөө бомб шиг жоохон юмд шууд тесрэхэд бэлэн тийм байдал үүсэж байгаа. Тэгэхээр одоо болоод байгаа зүйлсэд уурлаад байгаа юм бишээ. Зүгээр л тэр гомдлууд хэтэрхий удаан хугацаанд хоримтлагцаар байгаад танд тэр чи өөрийг ингээд таниулах гэж дотроос чинь байнгын өдөөгдөж тав тухгүй байлгаж идэв. Тэгэхээр суур гомдолтойгоо л ажиллахад хүний одоо тавраа бүрэн зохицуулж чадна гэсэн үг. Тэгээ гомдол амар хүчтэй. Гомдлын мэдрэмж. Тэр гомдлуудыг нь тайлж өгөхөд тэр наад өдөр тутмын жижиг шал танихгүй хүнд ч юм уу бид нар уурлах бодис шалтгаан логик уулнал биднэрт байхгүй. Тэгэхээр суур гомдол хамгийн хүчтэй байдаг. Тэгээ хүнийг хамаг тэр хүч энерги эмийг нь барж идэг юм бол үнэхээр гомдол юм лээ. Тэгээ тэр гомдлыг хүн үсээ хэлхээс нааш тайлагддаг юм л шүү дээ. Хүн гомцсон гэдгийг хүн болгонд одоо хүнд гомдож үтсэн маа шүү дээ. Ингээд нэг амар болдог та ингээд өмрөөл хэцүү болоод тий хоолой зангираал ингээд амар хэцүү болоо. Тэгээ тэрийг тэр жоохон хүүхэд сонсох хүн ойлгох хүн байхгүй болохоор зүгээр мэдрээд хинч тоохгүй удаан хугацаанд мэдэрсээр байгаа л мэдрэмжийн тэр мэдээ алдалт гэдэг юмд өртөөд сүлдээ бүх сүрэг мэдрэмжүүдийг ганцхан уураар тайлдаг, ганцхан уураар таньдаг. Гомдожсэн, шаналжсэн ч, айжсэн ч, хайрлажсэн ч те итгэжсэн ч, хүсэжсэн ч одоо яажсэн ч байд юм дэ ингээд бүгднгийн хамгаалалт болох тэр уурын сэтгэл хөдлөлөөр бүгднгийн зохицуулдаг, бүгднгийн таньдаг, уур гэж хүлээж авдаг, буцаага дандаа уурладаг. Энэ бол гомдсон том хүмүүсийн доторх жоохон хүүхэд нь гарч ирж байгаа л хэлбэр нь. Амар ууртай хүн байх юм бол тэр хүнийг амар их хүн гомдоосон л гэсэн. Би энэ хүүхдээ бүр 100% санал хэлж байна. Тэгэхээр ер нь бол одоо Монголын нийгмээр айгүй их гомдсон, нас биед хүрсэн 30 хүрсэн, 40 хүрсэн, 50 хүрсэн жоохон хүмүүс яваад байгаа. Бүгдээр айгүй гомдолтой байсан. Тэрийг нөгөө нэг бүгд ингэ хаацсан. Үгүй би хүчтэй. Би гомдаагүй. Миний хүүхэд нас зүгээр гэдэг ингээд тэрийг ерөөсө өнгөж харах дурггүй. Өнгөж харахаар бүр хилээ өвдөжгөөд штэ. Тэр бүгдийг нөгөө нэг шархалцсан байсан болохоор тэдрийг буцаагаад өнгөгээд ороод хараад бодно гэдэг чинь бас нэг айгүй том зориг байгаад штэ. Тэгэхээр гомдлоо болоход нь хоёлоо шууд тусалж болно. За энэ дээр одоо ингээд гомдол гэл дандаа хий юм ярих биш энийг бийжүүлж гомдол тайлах засал хийж болдог. Шууд ингээд өөр дөрөө тусч болох юм уу? Болно. Тэгэлгүй яах вэ? За тэгэлгүй яах. Би одоо гомдоо таних юм уу? За. Аяа гомдоо таних чинь. Гомдоо таних гэж юу? Тэгэхээр одоо хоёлоо баг хүмүүсийг гүтгсэн юм шиг болж магадгүй байхгүй тий. Би гомддгүй би чинь амар ийм хүн штэ гэл ингээл хүний нөгөө эго гэдэг юм чи хэцүү байдаг тий. Хэрв тийм бол ганцаараа
та бүхэн маань бичлэгээ үзэж агаад уртаа нэг юм цаас ярьж агаад За. бидний яриад байгаа зүйл хийсвэр юм биш. За. Үнэхээр бодит зүйл байдаг гэдгийг хэдүүлээ туршилтаар гаргаж ирцгээе. За Та бүхэн өөрсдийнхөө гомдлыг таньж мэдэн шүү. За тэгээ одоо үзэгчд маань ч гэсэн яг ийм цаас харлаа бэлдээ суучих юм байна. Ингээд бүгдэнд нь хийгээд. За аль бүгдээрээ бэлдээ сууцгаагаар бүгдээрээ гоё яг ийм нэг ийм цаас гаргаад зурх юм байвал ингээд бэлдээ тавьчих. Тэгээ бүгдээрээ хамт хийж үзье. Сонирхолтой санагдчих. За одоохондоо тэгтээ шууд зурхгүй. Эхлээд хоёулаа мэдрэн. За. За бие мэдэрч агаад гомдол гэхээр биеийн аль хэсэгт шууд мэдрэмж өвдөлт гомдол төрж байгааг бодоод зааж хэлж өгөөрэй. Шууд энэ дээр бууж юм. Хүмүүс их янз бүр. Тийм үү. Бүр хаанаач зааж болдог. За тэгэхээр үзэж байгаа хүмүүс маань ч гэсэн миний яг энд гэдэг үгээс шууд мэдрэгдэнэ. Яг нэг цэгт мэдрэгддэг. Энэ сэтгэл хөдлөл мэдрэмж бодлого чинь хүний биед ингээд кодлогдоод тэр чигтээ гацаад үлдчихдэг учраас тийм. За эндээ мэдэрч байгаа тийм. Яг энэ хэсэг. Зүрх байдаг хэсэг юм шиг. Гомдол хөвчлийн ерний хавтал байдаг мэдрэмжүүд тийм. За одоо баг зэрэг нүдэ анж агаад ер нь нүдэ анж агаад та маань ч гэсэн нүдэ анж агаад тэр биеийнхаа байгаа хэсэг дээр байгаа гомдлын материалыг нь харж үзээрэй. Дотор байгаа гомдол ямар материалаар хийгдсэн бэ? Махаар хийгдсэн байна. За хэмжээ нь. Хэмжээ нь яг нэг юм зүрхний хэмжээтэй. Зүрхний хэмжээтэй. Махан, өнгөн, улаан, үнэрлүүл, мах өнөртж байна. Амт нь цустаа мах хамтрагдж байна. Яг зүрхэн дээр зүрх төрчихтэй байна тий. Гомдол. Хүмүүсээ бас янз бүр байж болно. Энэ гомдол хамгийн анх хизээ миний бие рүү орсон бэ? Шууд бодсноо. 6 нас гэж бодож. 6 нас. За хүмүүс ч гэсэн ийм тоо орж ирнэ. За дахиад үдэ анж байгаа төсөөлөөд энэ зүрхэн хэлбэртэй улаан өнгийн ийм үнэр амттай гомдол миний биед 6 наснд орж байгааг төсөөлнө. Гаднаас орж ирж байгаа тийм. Ямар үйл явдал болсныг нарийн дотроо төсөөлөөд хараарай. 6 наснд болсон гомдол. Нэг эрэгтэй хүн бууж ирж байна. Тэгээд тэрийг ингээд барьж агаад шууд ингээд зүрх рүү ингээд хүчтэй зохион оруулж байгаа юм шиг. Хийж байгаа тийм. За энэ орж ирснээр золбоо яаж өөрчлөгдсөн бэ? Ер нь айгүй айцтай болж байна. Хүүхд нөө айхаараа нэг амар айддаг төрх өгдөн шүү дээ. Тийм төрх. Ойртож очиж жагаад тэр гомдлыг надад өгсөн эрэхтэй царайг таних гэж хичээе. Ер нь бол аавын төрх бууж ирж байна айгүй. Айгаад ганцаараа байж байхдаа хэнийг хүлээж байна? Мэдээж ээж. Тийм. Ээж ирээд надад яагаасаа гэж хүсэж байна залбаа. Хамгаалаасаа. Ямар үйлдэлүүд хийх вэ? Тэвэрч авах юм болов? Тэврэх. Ямар үг хэлэх вэ? Ээж нь хажууд нь битээ. Битээ агаарай. Ээж нь хажууд нь байгаа шүү. Тэр хүнд гомцон гомдлоо заавал хэлэхгүй ч гэсэн зүгээр өөрөө таньчих. Ер нь бол бодчихлоо. Ойлгоцсон тийм. Энэ үеэс хойш би юугаа алдсан бэ? Энэ гомдол надад орж ирснээс хойш би юугаа алдсан бэ? Өөртөө итгэлгүй болсон юм байна. Яагаад вэ? Тухайд одоо ингэ мэдэрсэн гомдол гэдэг байгаа зүйл шүү дээ. Өвдсөн, гомдсон, шархсан. Тэрийг нөгөө хинт ч хэлж чадахгүй. Тэгээд хинч намайг хүлээн зөвшөөрөхгүй юм байна гэсэн тийм хамгаалтгүй орчин байсан болохоор нийгэмд гарахаасаа жоох айсан гэх юм уу? За бас амьсгаа гарч. За. За саяны энд харагдсан төсөөлсөн гомдлоо одоо цаасан дээрээ буулгаад зурчих. За болчлоо. За зүрхэн дээр хэрэгсүүд зурсан байгаа тий. Хэрэгсүүдэд тоолчих. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 байна. Ингээд тоолохороо юу гэдэг вэ? Хоёул урднаас хийжсэн. Нас. Дараах нь 12 нас руу шилжүүлж гин гэсэн үг. Гомдол. За 6 наснд ингэсэн. Одоо 12 наснд юу болсон бэ? 12 настад ээж барыг Солонгосоос буцаж ирж исэн үе байж таарсан баха. Тэр ээжтэй харилцаа айгүй хэцүү юм болов. Хүлээж хагаад ирэхээр хүүхд айгүй их юм ингээд төсөөлцсөн байдаг тийм. Тэгээд яг тэрэнд нь хүрээг болохоор айгүй юу яжсэн юм магадгүй. Тэгэхээр юм хүлээлтэнд хүрэхгүй байх үед би яадаг вэ? Ууралдаг. Яг тэгэндээ гэж бодсон байх үед тийм биш. Хүлээх. Тийм. Хүлээх. Тэгээд би хүлээхтэй амар дургүй юм шүү дээ. Тэг. Саяхныг хүртэл ойлгохгүй байгаа юм ингээд ерөөсөө нэг хүлээх дургу.
хүлээлгэх дургу. Тэг би одоо яагаад ийм юм дээр ингээ бухимдаад юм болоо гэгээд өөрөөсөө асуугаад үзэхээр ер нь бол энэ бага насны энэ ээжийг айгүй удаан хүлээсэн. Тэг хүлээж байгаа ээж хүрээд ирсэн хүлээлтээс өөр байсан болохоор ингээд бухимдаад идэг юм байна шүү дээ. За тэгвэл хоёул дээр 2-3 жил хүлээсэн золбоод хандаж юу гэж хэлэх вэ? Хоёул тайвшруулъя. Яа амар хэм ярих хаа тэр. Зүгээр ярьж. Зүгээр битээ сан ерөөсөө битээ сан. Тэгэл би бол шууд асуулт тавьж эхлэмээр байна. Бараг ярих гэхээсээ илүү. Золбоо зүгээр үү? Тажгүй юу? Би тэр хүүхдээс айгүй асуулт асуумаар байна. Тэгээд асуулт асуугаад тэр хүүхдийг онцлоод гоё эдгэмээр байна. За хариултууд нь орж ирлээ. Надад тийм байна, ийм байна, тийм байна, ийм байна гэж хэллээ те. Таны амьдралд ч бас өөрөө хариултуудыг мэдчихэж байгаа. Тэгээд тэр хүүхдийн гомдол дээр нь юу гэж тайтгаруулмаар байна. Одоо гоё тайтгаруулсан үг хэлж байгаа юм дуулаа. Жохон төвчээрээ чи явандаа ирээдүйд бүх зүйлийг ойлгох болно гэж хэлмээр байна. Энэ бүх чам тохиолдож байгаа зүйл чинь зүгээр тохиолдож байгаа биш. Бүх зүйл учир шалтгаантай байгаа. Тэгээ чи чадж байгаа, хичээж байгаа. Чамайг илүү гоё ирээдүй хүлээж байгаа гэдэгтээ бүр заавал итгээрэй гэж хэлмээр. Энэ гомдол яавал тайлагдах юм шиг санагдчихэв. Одоо хамгаалуулж хайрлуулах. За хэлсэн тий. Хамгаалуулж, тэрвэрлэх, битээ агаарай. Тэгээд аюух санаа тавьсан асуултуудаар айц болон эдгэр гомдлууд айх боломжтой юм байна. Тэгэхээр таны ярилцмаар байна. Яг зөв. Тэгэхээр таны хайрын хэл эндээс үүдэлтэйгээр шууд анхаарал халамж тавих байж болохоор байна. Нэг мэдрэмжэн дээр ажиллахад тэгэхээр юм байна. Цаашаа гөргөжлүүлээ зүгээр өөртөө ярилцах, сайн ярилцмаар байна гэсэн шүү дээ. Одоо энэ хүслийг биелүүлээд хандлан тэр 6 настай хүүхдэд ярилцуулмаар байна. Тэгээд тэр хүүхэд тайвширна. Дахиж ингэж өөрийгөө хамгаалах, тэндээс болоод нөгөө өөртөө итгэлгүй болсон гэсэн шүү дээ. Тэгээд буцаад өөртөө итгэлтэй болохын тулд энэ гомдлыг ани хинч байхгүй, би ганцаараа байна, надад аюултай байна, би хүмүүстэй баймааргүй байна гэдэг энийг буцаах хэрэгтэй. Тэхийн тулд ярилцаж ойлголцож ингэсээр хагаад буцаагаад хоёулаа эндээс өөртөө итгэлээ олж аавна. Энэ гомдол байсаар байвал эргэлзэх, санаа зовох, дүгших, одоо хинч шилж чадахгүй байх гэсэн эдгээр мэдрэмжүүд нь яваал үргэлжлээл хамаатай. Одоо гоё зургнуудаа сонгоно. Гоё эерэг утгатай зургнууд байгаа. Нөөцтэй ажилдаг. Тэгэхээр өөртөө итгэл гэдэг ажиллах хэсэг гарч ирсэн. Ер нь хүн болгон л тийм л байдаг дөө. Бид нэр хүүхд насны гэмтэл шар хангуудаа дандаа л өөрийгөө үнэлэх үнэлэмж, өөртөө итгэх зориг руу орж өөртөө итгэлгүй болж идэг тийм чинь та бүхэн маань ч гэсэн өөрийнхөө давуу талтай ажиллаад хэдүүлээ зөвхөн хэцүү хэсгүүтэйгээ ажилласны араас өөрийнхөө нөөцтэйгоо давуу талтайгаа бас ажиллаж үзье. Тэгвэл өөртөө итгэлтэй болгодог сэтгэл заслая. За босч жагаад энэ зургнуудаас миний давуу тал гэдэг сэдвээр 3 зураг сонгоорой. Энэ яа ч юм урч шууд. За ийм 3 зургийг сонгоё. За аваа сууч. За хамгийн ихний зургаас эхлэе. За өөрлөгөө харуулж агаад би энэ давуу талаа анх хизээ таньж мэдсэн бэ? Миний ямар ч чадварыг илтгэж дэлгэрэнгүй. Энэ бол бүр шууд би энэ зургийг сонгосон. Ямар ч хэрэгэлцээ байхгүй. Яагаад гэвэл би нөгөө өөрөө бага наснаасаа ерөөсөө тийм хүүхэдтэй болох юм бол би ингэх ёстой байна гэдгийг бүр бага наснаасаа боддог байсан байхгүй. Өөрийнхөө авч таагүй тэр дүүргээгүй тэр хоосон мэдрэмжийг огтхгүй дээ гэсэн нэг ийм мэдрэмжтэй байсан болохоор би бүр маш сайн аав болно гэсэн ийм даалда ухамсараараа тэр үеийг ингээд кодлоод бүр ингээд мэддэг болсон гэх юм уу. Тэгээд хүүхдээр нь айгүй тийм зөв харьцах тэр дадал зуршлыг бүр бага наснаас суулгацсан гэх юм. Ямарваа нэгэн сайн юм хийлээгээд ш тэ айсгүй ямарваа нэгэн муу юм хийлээгээд биш. Зүгээр л байгаагаар нь чи миний охин болж төрсөн учраас би чамд хайртай зүгээр. Чи миний зүгээр л хайр. Яг тэр хүүхдийг зүгээр л байгаагаар нь хүлээн зөвшөөрөх. Залхуураа хөвтөжсэн ч гэсэн тэр хүүхдийг хайрлах тэ хүлээн зөвшөөрөх. Хайрлах, хамгаалах, инхрийлэх, тэрвэрх, үнсэх тэ. Тэгээд заах, сургах, хүмүүжүүлэх, зарим буруу юм хийж байгаа үед нь зэмлэх, зөв зэмлэх гэл одоо ийм их юмнууд ингэ шууд толгойд бууж ирж байна л. Хүний ингэж хайрладаг юм байна гэдгийг аюу сайн мэдчихэж штэ тий. За тэгвэл энэ хүүхдийн оронд золбоо өөрийгөө байна гэж бодъё. За. Тэгвэл өөртөө саяны дурдсан хайр халамжуудаас та алийг нь өгч чадж байгаа вэ, чадахгүй байгаа вэ? Өөртөө болцтой энэний алийг ч өгч чадахгүй байгаа. Өөртөө амар хатуу байдаг би. Өөрийгөө зэмлдэг, байнга шүүмжилдэг, байнга шахдаг. Мэдгүй би өөрийгөө ерөөсөө тийм хайрлаж марилж устдаж чаддаггүй. Тэгээд бүр ингээд зүгээр сууж ахтаа хүртэл одоо гимшил айгүйх төрдөг юм уу?
Тэгэхээр бид нэр бага насны гашрахыг зөвхөн таньж мэдээр зогсохгүй тэр үед авмаар байсан мэдрэмжийг нь одоо өөртөө өгөх. Энэ нь нөгөө хоёр дахь хүүхэд насаа өөртөө бүтээж өгч байгаа хэлбэр. Энийг л баг багаар сурандаа. Арай чадхаас нь эхлээд өөртөө зөөлөн хандаж. Угаасаа тэгж хатуу хандаж загналаа гэд нөгөө бүтээн сайжирдгүй шүү дээ, тий. Тэрний оронд чадлаараа хичээсэ. Би албаар ингэж өнөөдрийг нураагаагүй. Тэгэхээр золбоод хатуу хандаад яах вэ? Харин яагаад онгод ч юм уу тэр хүч энерги орж ирэхгүй байгаа дээр чинь би ойлгож туслая гэж өөртөө харилцах нь илүү дээр. Одоо охин хичээлээ хийхгүй хөвтөд инглээ гэхэд өө чи одоо да хүүхдэж да гэснээс илүү ойрд яагаад залах байгаад байгаа юм бол доо витамин өхөө. Витамин уул та. Гэх мэтчлэн бид нэр шийдэл рүү чиглээд хамтраад хамгаалаад шийдэл рүү орсон дээр тий. Муу залхуу амтан муу тэнэг мал гэдэг одоо яах юм. Тэр яаж ингэж хандгаа болчих гэдэг. Зөв зөв. Ямар витамин бэ тий? Залхуураад ирдээд байгаар уудаг. Дараагийн зураг авах уу? За тэгээ. За. За дараагийн зураг бол юм арслан сонгосон байна. Өөрлөгөө харуулж байгаа. Дэлгэрэнгүй би өөрийнхөө энэ чадварыг, зан чанарыг хизээ анх таньж мэдсэн бэ? Би гэхдээ яг өөрийнхөө арслан гэдгийг сүүлийн үед л ойлгож байна л да. Яаж мэдсэн бэ гэхээр би ингээл жоох насаа ингээл бодоод яваад байгаа хгүй. Цэцэрлэгт байхдаа би хүүхдүүдийг айгүйх манлайлдаг. Ер нь бол яг 1-р ангиас 6-р анги хүртэл би Монголд байж байгаа Солонгос руу явсан шүү дээ. Тэгээ тэр хугацаанд бол ер нь бас аюул ангийнхаа хүүхдүүдийг манлайлдаг ус урлагийн үзлэгт ороод те хүүхдүүдтэй ингээл тэгэл айгүй тийм бүлгээрээ нийлээл ингээл тэр хүүхдүүдийг уриалал ингээд хийгээл явдаг гэсэн. Солонгост очиод дунд сургууль, ахлах сургуультай хөлбөмбөгийн секцэнд явдаг байхдаа би бас айгүй хүүхдүүдээ манлайлдаг гэсэн. Ахлах сургуультай ялангуяа би сургуулийнхаа нэг багийн капитан байсан байхгүй юу? Багийн ахлагч. Тий. Тэгээ одоо айл нутгийн ажил хийж авах ч гэсэн би нэг ахлагчийн тим жан гэж ярьдаг байхгүй. Ахлагчийн нэгэл бага удирдаа аваагаар авчдаг гэсэн. Тэгээд ер нь би арслан юм байна. Би хүнээр удирдуулж явах хүн биш. Би хүнийг удирдаад аваад их хүн юм байна гэж ойлгосон байхгүй. Ялангуяа гэр бүлийн тал дээр би толгойлогч, манлайлагч, би гэр бүлээ удирдаад үр хүүхдээ хараад би зохицуулаад ингээд явдаг хүн юм байна гэдгийг аягүй ойлгосон. Тэгээд одоо шууд энэ зураг болж байна. За дараагийнхаа зураг авах уу? За тийм. Гуравдах. Хосуудын зургийг сонгосон байгаа. Аягүй гой бороо орчихт ингээ гой зоонтог барьсан явж байгаа юм хосууд. Би ер нь аягүй тийм халамжтай залуу гэж өөрийгөө боддог. Яг ингэ гэдэг. Халамжтай залуу гэж боддог. Ер нь яг энэ дотор нэг миний нэг юм нууц өгөгдөл байна л да. Айгүй их юм бодоод. Гэтэ тэрийг ерөөсөө сая өөрөө чи яашнаа сонсоод ерөөс гаргаж чаддгүй юм байна. Надад байгаа нөөц гэдэг бол ерөөс надад байгаа юм гэсэн үг тий. Гэтэ би тэрийг нөх хөрөгчөндөө хадгалаад авах уу, автортай хадгалаад авах уу, ашиглах уу гэдг нь биднэрт байгаа зөвхөн хангалтгүй байгаа юм л да тий. Тэр энэ нөөцийг амьдралынхаа ямар талбарт, ямар байдлаар, ямар хэмжээтэйгээр ашиглах уу гэдэг нь чухал тий. За энэ чадвар нь яагаад ашиглахдаггүй байгаа юм бэ? Сурааг болохоор өөрөө энэ мэдрэмжийг авч чадаагүй болохоор нөө ботл нь байгаад идэг. Бага насндаа ингэж болохгүй мэн гэдгээ мэдсэн мөртлөө тэрийг нөгөө хэрэгжүүлж чадаагүй тэр далд тухамсар нь хүчтэй нөлөөлөд байдгийн болов гэж бодож байна л да. Тэгэхээр одоо яах вэ? Магадгүй би өөр төрөй шуудлах юм бол одоо ч энэ нөгөө нэг ийм амьдралыг хүсэж байгаа мөртлөө яг бодит амьдрал дээр ийм амьдралд орцсон чинь чадаагүй штэ. Би бол өөрийгөө тэгж боддیں۔ Би яг энэнийг чадаагүй. Тэгэхээр л нөгөө нэг үг үйлдэлэн зөрсөн юм болоо. Гэхдээ бас яг нь л одоо яг өөртөө чинь бас ярилцахад бас л дүгнэлт хийж байгаа юм нэг ихлээр би бас яг ингэж бодож байгаа юм ингэндээ гэж бодож байгаа юм яг үйлдэлээр гардгүй юм байна гэдгийг айгүйх байл. Яг зөв. Энэ ялгааг олоод харчиж чинь тийм байна. Тэгэхээр надад одоо хэрэгтэй байгаа зүйл нь юу вэ? Одоо нөгөө өөрийгөө хайрлна гэдэг юм руу орох хэрэгтэй байна л да. Би тархиараа хангалттай бясалгасан бодсон. Яг хангалттай ч байх уу. Гэхдээ өөрийнхөө хувьд бол хангалттай хичээсэн шүү дээ. Энэ одоо эдгэрлийн аялал, итгэл үнэмшил, үзэл бодол, суулгах, төлөвшүүлэх, сахилах баттай байх, дэг журамтай байх. Би нөгөө сэтгэл зүйн учраас яг туршлагаас нь сонсч ирснээр мэдээд байна тий. Тэгээд энэ бүгдийг гаргах хэрэгтэй байна. Бодит үйлдэлээр. Тэрийг хийхэд энэ гурван нөөцөөс алийг нь ашиглаж болох вэ? Тэрийг үйлдэл болгоход танд хэрэгтэй нөөц нь аль нь вэ? Арслан. Яг зөв. Тийм. Энэ арслан чинь л энэ үйлдэлүүдийг бодож байгаагаа шууд хий. Өөртөө зөөлөн хандна гээзтэй
Хүмүүсээс чи санаа зовлгүйгээр энийг хий. Тэг ин ингэн гэж өөртөө итгэлгүй байж гомдож эсвэл айхгүйгээр зоригтой алхмаа хийж чанд байгаа штэ. Тэгээ бид нэр өөрсдийнхөө нөөц боломжуудыг нэгэнд нь жоохон хүч юм уу нөөц дутах юм бол тэр нь гэхдээ сайн хөгжөөгүй чадрууд байх юм бол бид нэр бусад дөрүүд болон хангалттай сайн нөөцүүдээс тусламж аваад тэдгээр юмнуудыг гаргаж ирдэг. Хүний нөөцүүд гэж юм гоё явац тий. За тэгвэл Арслан нь энэ хоёр талбар дээр нь энэ хоёр яг амьдрал дээр 100% гаргаж ирэхэд ямар зөвлөгөө өгч чинь ягаарэ гэж залбаад хэлж байна. Арслан бол шууд хий. Бодлого үйлдэл болго гэж хэлж байна. Гэтэ яг би ингээ яг бодсон чинь энийг айгүй их үйлдэл болгох гэж хичээж байгаа юм байна. Шууд хийх айгүй хэцүү. Яг гэвэл энэ 38 жилийн турш надад суудсан байгаа тэр зүйлийг эвднэ гэдэг чинь айгүй хэцүү шүү дээ угаасаа. Үзэгчд маань ч гэсэн мэдчихэж байгаа бох тий. Тэгэхээр тэрийг эвдэхийн тулд маш их хүч, энерги зарцуулагддаг юм байна хүнээс. Энийг бол баг хүн өөрөө хийнэ гэдэг айгүй хэцүү. Миний хувьд зүгээр надад айгүй том тусалж байгаа зүйл юу вэ гэхээр миний итгэл үнэмшил тий. За шууд үйлдэл хийхийн тулд жишээ нь өөртөө ямар амлалтуудыг өгч болох вэ? Арслангаа ашиглаад. За Харилцаа болон харилцаанууд л юм л да тий. Харилцаанууд дээрээ ямар шууд хэрэгжүүлэх боломжтой 3 хэлбэр үйлдэл байж болох вэ? Даалгавар аваад өөртөө турших. Хайрлах гэдэг зүйлээ шууд хийж эхэл. Тэ бие биенээ хайрлах гэдэг зүйлээ. Тэгээд чи бусдыг хайрлахын тулд өөрийгөө ихлэ хайрлаж сур. Тэгээд чи өөрийгөө хайрлаа сурчих юм бол бусдыг хайрлна, бусдыг хайрлаа сурчих юм бол гэр бүлээ хайрлна. Ийм төгөлд гарч. За сайн баяр хүргэе. За ингээ хоёр дахь хэсэг дууслаа. За миний амьдрал бол ерөнхийдөө ингээ ойлгомжтой байна тий. Миний туршлагаас зөндөө олон үзэгчд маань сонсоод гэд бас нэг юм эргцүүлж бодоод өөрсдөө дүгнэлт тайлтын гаргацсан байгаа тий. За одоо бас золбоо сая хөөрэ бизнес эхлүүлсэн байгаа. Тэгээд сэтгэл зүйчтэй олон дугаарт бас оролцож өгсөнд нь баярлалаа. Өөрийнхөө анхны эхлүүлж байгаа энэ бизнесийнхаа дээжээс авчирсан юм аа тий. Витамины бизнес эхлүүлж байгаа. За би харин хараад хараад бас аюу гоё өөрийнхөө суугаар бас шеэр хийсэн блэ, дэмжсэн байлээ. Бас маш их баярлалаа шүү. Захиалсан өөрөө хоёроо. Үгүй. Яг хараад байгаа даа. Тийм. Хэзээ өгж очих юм уу гэсэн. Тэгээд өөрийнхөө бас энэ витамины дээжээс асуумаар байна. Баярлаа. Зөндөө баярлаа. Зөндөө олон витамин байгаа шүү. Би танилцуулчих واخ уу гэс. Тийм ямар витамин вэ? Бас нөгөө яаж уухыг мэдэхгүй болохоор тий. Манай витамины нэрийг Korean Vita гэдэг. Тэгээд энэ Korean Vita Beautify гэдэг нэртэй витамин. Хөөх болох юм уу? За. Арьс ус хумсны гоо сайхныг дотроос нь дэмжих зориулттай тийм солонгост яг үйлдвэрлэсэн ориг витамин байгаа. Тэгээд Beautify-гийн хамгийн гол найрлага нь молекулын хэмжээ багтаа 300 дальтоны загсныг коллаген 22% оруулсан байгаа юм. Коллаген хэмжээ угаасаа тэх юм байна тий. Гоо сайхныг за. Хөөрхөн дээр олон хөрхөн болохоор. Коллагентэй. Тий. За дараагийн сэтгэл зүйчтэй өгж байгаа витамин нь Korean Vita Elmo гэдэг нэртэй витамин байгаа. Тэгээ одоо улирал солигдож байгаа учраас тий нөгөө хүмүүс айгүй ханиалгадаг, найтайлгадаг, дархлаа нь ундаг, сүлддэг. Тэгээд энэ дархлаа дэмждэг юм Korean Vita Elmo гэдэг ийм гоё витамин байгаа. Энэс ухаарай. За баярлаа. За дараагийн сэтгэл зүйчтэйгээ өгж байгаа витамин бол энэ Korean Vita White Up тий гоё цагаан болох. Тийм байх тий. Цайруулах үйлчлэгээтэй ийм гоё витамин байгаа. Солонгос өгтөж болох юм уу? Тэгин. Яг тийм байх тий. Шууд тэгж бодогч чинь тий. За тийм White Up-ын гол онцлог нь патентлэгдсэн Bright Complex SS16% орсон мөн эмэгтэйчүүдэд маш хэрэгтэй глютатион агуулсан байгаа. Ер нь бол хүний арьс яагаад унждаг, муухай болдог вэ гэхээр глютатион гэдэг юм л дутагдсанаас болдог юм байна. Тэгээ глютатионы чинь гоё дэмжээд тий. За би цагаан гүлээсээ арьстай болох нь байна. Тэгээ одоо энэ гурыг ингээд уух юм бол тэгээд ер нь бол ирч хүчтэй болол тий. За дараагийн минь витамин болохоор Korean Vita Suksuk гэдэг витамин байгаа. Энэ Suksuk гэдэг нь болохоор өндөр болох гэсэн үг. Хүүхдийн витамин. Хүүхдэд өсвөр наснд нь хэрэгтэй тий бүх хэмийг оруулсан байгаа. Одоо энэ яс, шүд, одоо булчин шүрмэс гэдэг. Яг эд өсөж байгаа. Эд өсөж байгаа үед юу хэрэгтэй байдаг тэр бүгдийг нь агуулсан байгаа юм баггүй. Тэгээд 3 наснаас дээш хүүхдүүд хэрглэж болно. Тэгээд өсвөр насны хүүхдүүд. Тэгээд өдөрт 2-ыг уун. Тэгээд манай сэтгэл зүйч
Хүүхдтэй тий. Тэгээ хүүхдтэй гоё. Өгөөрэй. Тийм энэ айгу нөгөө чэйлэхэд амархан юм биш. 9 сард ингээл оронгууд би өстө суг өссөн байгаа гэдэг байхгүй. Тэгэхээр суг. Хөөе суг өсөх юм биш тий. Тий. За баярлалаа. За дараагийн сэтгэл зүйчтэй өгж байгаа витамин нь болохоор Korean Vita Woman Energy. За яг эмэгтэйчүүдэд зориулсан. Эмэгтэйчүүдэд зориулсан энергиг дэмжих одоо мультивитамин гэж ярьдаг шүү дээ. Хүнд ямар витамин дутагдж байгаа тэр бүх витаминыг бас нэг шахмалдаа бөмбөгдсөн байгаа. 13 витамин 8 төрлийн минерал агуулсан ийм гоё эрдэстэй энэ витаминыг бас бэлэг болгож байна. За тэгээ дараагийн витамин бол Korean Vita Hepazone гэдэг нэртэй витамин байгаа. Тэгээ энэ болохоор юунд сайн бэ гэхлээр илгэнд сайн. Тэгээ манай монголчууд ч ер нь жоохон илэг муутай шүү дээ. Ялангуяа нөгөө ирчүүд маань айгүйх махлаг тослог хоол хэрэглэдэг. Тэгээ бас айгүйх архиудаг болохоор илэг нь ер нь муу гэдэг. Тийм учраас заавал ийм илгэний витаминыг Монголд оруулж ирэх гэж бодсон. Тэгээд зааврыг нь бас Korean Vita пэйж утсаас аваараа тэгээд энийг гоо аата бэлэг болгож өгөөрэй. Аваа. Тийм. Манай ч илгэний өвчлөөр угаасаа тэргүүлдэг шүү дээ. Тийм. За тэгээд сэтгэл зүйчтэй гоё ийм 6 төрлийнхөө витаминыг бэлэг болгож байна. Тэгээд сайн уугаарай. Баярлаа. Бүгдээрээ үнэхээр маш хэрэгтэй витаминууд байна. Тэгээд би бичлэгийг нь үзсэн. Хүмүүсийн эрүүл мэндэд ашигтай, хэрэгтэй, найдвартай бүтээгдэхүүнийг оруулж ирж байгаад нь бас баяр хүргэе. Мундаг байна, сайн байна, дэмжиж байгаа шүү. Баярлалаа. Тэгээд залбааны ямар ч гэсэн эхний ээлжинд ийм 10 төрлийн витамин оруулж ирж зарж байгаа. Тэгээд та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг манай Korean Vita пэйж хуудасаас аваарай. Харьцуулагдсан хүүхдүүд том болоод ямар төлөвшөлтөө болдог вэ? Ийм зүйл айгүй анзаарэгддэг. Чи тэрийг хартаа, тэрний хүүхдийг хартаа, энийг хартаа, чи дүүгээ хартаа, чи эгчийгээ хартаа, ахыгаа хартаа гэд ийм харьцуулагдсан мэдрэмж ер нь бол хамгийн хэцүү мэдрэмж. Хамгийн хүүхдийг гомдоодог мэдрэмж юу вэ гэхлээр ерөөсөө л харьцуулах. Нэг нь яриа илүү харьлаад нөгөөдхийг нь те жоохон үл тоох ч юм уу. Хоёр туйл руу хуваагдаж болох юм байна. Хамгийн ихнийх нь харьцуулчгаар бусад хүмүүсийг өөрийнхөө дайсан гэдэг хэлбэр рүү шилждэг. Яагаад тэгэхээр миний хажууд байгаа найз нөхөд ч юм уу хүмүүсийг бид нар хамтдаа гоё, бид нар энэ тэнцүү, бид нар ижилхэн, би энэ хүнтэй өрсөлдөх шаардлагагүй гэж бодхоос илүү нөгөө тархин аягүй их ажиллаж эхэлдэг. Дандаа ихтрүүлэн бодно. Хажууд нь хайртай хүнч байсан, анд нөхөд байсан, ах トゥ уч байсан, багш дарга цэрэгч байсан гэсэн би энэс юугаар илүү юм бол, би энэс юугаар тутам бол. Баян ингэж боддог юм автомат системтэй болчихдээ. Тэгэхээр би хүнийг найзаа, нөхрөө хамтрагчаа гэдэг юм хамтралгүй болно. Гар нийлэх юм байхгүй. Тэгэхээр би хүүхдээ харьцуулж байгаа бол та хүүхдээ хүний олон хүн дунд ганцаардмал нэгэн, сэтгэл готролтой нэгэн, зожиг нэгэн, зөрүүд нэгэн, бусадтай үл таарагч, өөрийгөө байнга их хэрэгсэн, бардамсан, баталж харуулахыг хүссэн тийм хүн болох л одоо хувь заяаг шийдэж байгаа. За эсвэл харьцуулж байгаа байдал нь надад за би ч одоо хизээч байнга юу ч тохиолдсон хангалтгүй дээ гэдэг ийм суур өөрийн талаар ихтгэл үнэмшлийг өгчөж байгаа учраас би ийм ичгүүрийн мэдрэмжтэй, урагуур сул дорой, унж дорой тэгээд байнга бусдад таалагдахын тулд үйлчлэл болон тэр хүмүүсийн сэтгэл санаанд нийцсэн ийм үйлчлэгчийн хэв шинжинд ордог. Тэгэхээр бас л өөрийнхөө зөвхөн ашиглая, чи надад хэрэгтэй гэсэн ийм ашиг хонжоо хайсан хүмүүстэй л хамтрах гэхээс биш тэр хүнийг байгаар нь хүлээн шөөрөөд хамтарч найзлах жинхэнэ гоё дотн харилцаанд орох хүмүүстэй уулзрахгүй байх л тэр кодыг бид нар хүүхдээ хийгээд өгч байгаа юм л да. Тэгээ ер нь бол харьцуулж байна гэдэг чинь чи хинтээч бити байгаараа гэдэг л хараал байхгүй. Чи хүнийг байнга өөрийнхөө дээр эсвэл доор гэж бодож явна. Ийм байдлаар хорвоо ертөнцийг харж байхад хинч чинь яаж тухтай таатай биш. Тэгээ хинч чамайг гоё хүнээр нь харахгүй байнга л бүх юмар л дэшээ доошоо миний урд хойно ёо гэж ингэж нэг өгч байгаа уралдаанд амь тэмцэж байгаа морин уралдаан шиг л амьдарсаар байгаа л хорвоо дуусчихна л та тий. Хүүхдээ хин нэгтэй харьцуулах юм бол чи насаараа ганцаараа амьдр гэсэн хараа шүү гэдэг. Тэгэхээр ийм төлөвшөлтөө болцсон том хүн одоо яг ингээл анзаардаг л та тий. Зүг зүгээрж гал ингээл хүн юм ярахаар тэрэнд ингээл орчихгоо л тий. Хүлэн зөвшөөрөхгүй юм байхгүй. Наа чи ингэсэн штэ. Би тэгсэн штэ гэх нэг дай сууж тал тий нэг бүх хүнийг өрсөлдөх чи харсан шүү дээ. Яг зөв. Би бууж болохгүй. Би энэ хүмүүсийн голд тэмцэлтэй. Амар тайван биш. Тэгэхээр ийм хүмүүс яаж идгэрх үү? Би хинээс ч дээр дор биш. Би хинтээч өрсөлдөж уралдах шаардлагагүй. Амьдрал бол өөрийнхөө хамгийн сайн хурдаар барайндаа хүрэх л аялал. Тэгээ миний хажууд хинч надад өрсөлдөөгөө тэмцэлтэйгүү. Бид нар хажуудаа
өвдсөн байгаа, бэртцэн байгаа, ангацсан байгаа, цангацсан байгаа зөндөө олон бас хүмүүстэй таарна. Гэхдээ тэр хүмүүстэй уулзаж уулзрах тэр тохиолдлуудад учрлуудад өрсөлдөөн гэдэг утгаар биш та аль болох зүгээр туслаарай. Тэгээ урд яваа хин нэг нь тань туслана, ард яваа хин нэг нь тань туслана тий. Тэгэхээр ийм байдлаар бид нэр өөрийгөө бусдаас илүү дутуу, жижиг, том гэж бодохгүйгээр зөвхөн өөрийгөө л миний хувьд би хэр дээрдэж байна, дордож байна гэдэг дээрээ л ингээд ажиллацгаая. Тийм болоод ирэх юм бол бусад хүмүүсийг шүүхгүй болноо. Тэгээд хүмүүс танд ийм алдаа дутагдaltaй муухай харагдахаа болоод зүгээр л гоё хувь хүн болж ирнэ. Тэгэхээр хүнийг шүүж байгаа хүн чинь өөрөө хүнд шүүгдэнэ гэдэг айцаас болоод маш хэрэггүй олон зүйлд мөнгө цаас юм аа ингээд гарлагдаад дуусчдаг. Тэгэхээр хороод хэлэхээр 50 амьдрий гэж байгаа бол та өөрөө ихэд хүмүүсийг тийм шүүдэг муухайнуудаар харахаа болох хэрэгтэй. Тэгээд тхийн тулд тэгээд зөвхөн өөр дээрээ төвлөрсөн байх хэрэгтэй. Ингэж л бид нарыг тэгэрх юм да. Өрсөлдөөн биш. Ер нь өгж байгаа зөвлөгөө олонх нь яг үндсэн суурин дээр нь өөрийгөө гэдгээ өөрийгөө олж хар те. Энэ бүх өөрөө л гэдэг дээр төвлөрлөгээд байна л да тий. За тэгвэл бас нэг кейс яриа. Хүүхдийг бага наснд нь аягүй их доромжилж доошоо хийдэг бол яах вэ? Одоо жишээлбэл чи ухаан муутай, чи ийм дөнгө, чи ийм тэнэгт, чи ийм маанагч угаасаа чи хажуудаа дүүгээ хартаа дүү чи амар ухаантай, чи бол дөнгө мангар маанаг чи юу ч чадахгүй. Энэ өстой аавыгаа дуурайсан баха. Аав нь юмтай хүн байсан энэ яг ийм юмтай. Хүүхдэд амар хэлдэг хүмүүс байдаг шүү дээ. Эцэг эхчүүд хэлтгүй их чаах хамаатан садныхын хүмүүс бөөнөрөө нийлж байгаа тэр хүүхдэд тийм код өгсөн бол яах вэ? Тэр хүүхд ямар хүн болох вэ? Яг өмнөшгөө ингээд шууд хэлэх юм бол энэ хорвоод ад жаргалтай амьдрах эрхийн бичгээ алдж байна л гэсэн үг. Хоёлаа сая нөгөө зөвхөн ганцаарч амьдрах хараал гэж хэлсэн шүү дээ. Харьцуулагч хүүхдүүдийг тийм хувь тавилан хүлээж идэггээ засахгүй бол харин ийм өвгөн төрөнгөлийн хүчрхийл амсаад байхаар би ийм хүртэх ирэхгүй гэдэг кодууд л суудаг. Сайн нөхөртэй болох, сайн их нэртэй болох ирэхгүй. Би юмнаас сайныг нь идэл чирглэх ирэхгүй. Би сайхан газар амьдрах, сайхан хувцас өмсөх, аз жаргалтай амьдрах, өглөөг тайван эхлүүлэх би ирэхгүй. Би эрүүл сарвал биетэй байж урт удаан аз жаргалтай амьдрах ирэхгүй. Би хүнээс сайхан үг сонсож, хайр хүлээж авч, хайрлуулж, буцааж хайрлаж ингээд сайхан амьдрах ирэхгүй. Тэгэхээр нөгөө амьдралын аз жаргалын тасалбараа алдна гэдэг нь тэрийг хэлж байгаа. Тэгээд хажуунаас нь гаднаас нь хүмүүс харахад ингээл болооч тэ, тэгэл болооч тэ, ингээч тэ, тэгээч тэ, чам тийм боломж биш, ийм боломж үгүй шүү дээ. Ингээд харалган болсон. Тийм чи тийм ийм гэдгээрээ би хангалтгүй, би сайхан бүхнийг хүртэх ирэхгүй. Одоо 3 жимс байлаа гэхэд хүн бол юм харлаж муудаг гоё нийтчий гэж бодно да эрүүл сарвал хүн бол тий. Гэтэл би хамгийн мууг нь хүртэж байхдаа таарсан амтан гэдэг л кодтой болсон гэсэн үг. Өөрийгөө байгаад гимшиж амьдэрдэг. Тэгэхээр хүмүүст аль болох би тийм эрх эдлэн гэдэг утгаар биш тий. Би ч гэсэн хүн гэдэг утгаар биш. Бүр хүнээс ч доошоо ороод би юм ялтай, гимтэй, хогийн амтан болчихж байгаа байхгүй. Тэгэхээр хүмүүс намайг энд байгаад бити хохроосоо хүмүүс намайг энд байгаагаас болоод жоохон ч гэсэн нэмэртэй байгаасаа намайг энд байлгаж байгаадаа хинчтэй харамсаасаа гэдэг дээр л төвлөрнө. Тэгээ өөрийгөө золиослж байгаа. Яаж идэх өөрийгөө? Та хүнээс доогуур биш, бусад хүнтэй л адилхан аз жаргалтай амьдралыг хүртэх эрхтэй. Сайныг нь хүн тань сайхан хандах ёстой. Хүн тантай хүндэтгэлтэй хандах ёстой. Яагаад гэвэл та эдгээрийг хүртэх хэрэгтэй гэдгийг л ойлгож ярилцсан да. Өөрийгөө бас тэгж бодно гэсэн үг. Тэгээд бас шууд үйлдэлүүд хийхээс өөр аргагүй. Гэж салганаад ч хамаагүй өөртөө тэр юмаа худалдаж авч тэр сайхан агаар, цаг зав, эрүүл хоол, эрүүл зөв амьдрал, хайр, эрүүл зөв харилцаа гэдэг эдрийг тархиараа бодож байгаад хүчээр өөртөө амсуулж мэдрүүл тестэрлүүлж үзнэ. Тэгээд ихэндээ гимшээл ингээл өөрөө авч явах хэрэгчтэй өгчдөг байж, өөрөө хэрэглэж байгаа тэнд өгчдөг байж би ингээд гэл ингэн л дээ. Гэхдээ багаар эдгээрийг би хүртэх хэрэгтэй гэж бодоод зориулаад үз. Тэглээгээд хинч таныг загнахгүй. Тэгээд энэ айцсууд айц төгшөр байсан мэн гэдгийг мэдрэгдэж эхэлнэ. За тэгвэл бас нэг кейс. Охин хүүхдийн хувьд аав гэдэг маш чухал. Ирээдүйн нөхөр, хань ижил тэр хүнийгээ сонгох рол модель нь гэдэг гэж ярьдаг те. Яг аавтайгаа адил хүнтэй суухыг хүсдэг. Үнэхээр сайн аав, аавын доор
хайрлуулаад өссөн охтууд бол бүр дийлэнхэнд бол би аавшиг хүнтэй сууна гэж ярьдаг болсон байдаг шүү дээ. Тэгээд яг л тийм хүнтэй уулзч учирдаг тохиолдлууд их байдаг. Бага наснаасаа бүр хүүхэд байхасаа аав өссөн эмэгтэй хүн тий аавтайгаа ерөөсөө скиншип хийж үзээгүй, ааваараа тэрвүүлж үзээгүй, үнсүүлж үзээгүй, тэрийг мэдрээгүй өссөн эмэгтэй хүн ямар хүн болж төлөвшөх магадлал өндөр байдаг вэ? Энэ амьдрал дээр ер нь яаж эвлэрч гарч ирж тэр эмэгтэй хүний амьдралд гай болдог бол бас шууд хэлэхэд хэцүү. Гэхдээ зүгээр магадлалаар ярьж байгаа гэдгийг та бүхэн ойлгоорой тий. Бүгд тийм болно гэж хэлж чадахгүй. Гэхдээ тэнд угаасаа л хоосон орон зай байна шүү дээ тий. Тэгэхээр ийм байдалтай байх юм бол ихэвчлэн би хүнээс юу ч авч болохгүй. Энэ бол амар том одоо блок гэж нэрлэдэг хаалт сэтгэл зүйн хувьд. Тэгэд ийм байсаар байгаад нөхөртэй болчхоор нөхөр нь өөрийгөө үн цэнгүүд мэдрээд холбоос тогтоож чаддаггүй. Тэр аав байхаар яаж ийнү гэхээр даатгаж болж гин, эрхэлж болж гин, асууж болж гин, алдаж болж гин, засаж болж гин, хамгаалуулж болж гин, гоншгонож болж гин, гомдлож болж гин ингээд сул дорой байхад хин нэгэн хамгаалж орж ирж тэгээд надад нөхцөлгүй зориулахад би тэрийг хүртэх хэрэгтэй гэдэг мэдрэмж авч. Тэгэхээр ийм байдлаар өсчөөр нөгөө одоо эмэгтэйчдэр тэгээд зөвлөгөөн дээр айгүйх байгаа. Би амар их хайрлсан штеп би юу ч аваагүй. Тэгэхээр цаад итгэл үнэмшилтэй эрэгтэй хүнээс материалог болон материалог бус зүйл авах нь амар муухай зүйл гэж ойлгосон байгаа байхгүй. Тэр хүнийг амар зовоож ийн гэж ойлгоод байна штэ тий. Гэтэл эрэгтэй хүний хувьд тэрийг авахгүй байх нь зовлон гэж байгаа зү. Тэр хүн юу ч хийж өгч чадахгүй байх нь. Тэр хүн надад юу ч авахгүй байх нь зовлон мөн үү? Мөн баха. Мөн биз дээ тий. Би чамд ямар ч нэмэргүй амтан гэж бодож амьдрах хинт гоё ах юм. Тийм шүү дээ. Тий. Тэгтэл нөгөөтг нь болохоор нөгөө дайди ишүү гэж нэрлэдэг аавын шархнаасаа болоод ингээд нэг юм хийгээд өчөнгүүт би ч ямар харчаагүй юм дээ би өөрөө ингэчихгүй яавта намгүйчлэр би ингээд машинаа эвдэлчлээ тэгээд ингээд дуугч гэсэн үдээ яах вэ тий. Тэгээд дугуй солиод өгөөчтэй гэж хэлээчтэй тий. Тэгэж чадахгүйгээр ингээд би юу ч авах хэрэггүй. Энэ бол өстэй амир. Нөгөө эр эмийн цохилтолгоогоороо байгалийнхаа хуулиараа бид нэг нэгнээ эрэгтэй хүний дээр хангаж хамгаалж зориулах гэдэг бүгдийн блоклдог. Тэгээд авахаараа гимшээд идэг. Тэгээд тийм бүр нууцаараа өвдөх те өртөгцөө байгаа хэлэхгүй байх энэ чинь ингээд амар том блок байгаа байхгүй. Дараагийнх нь болохоор хайр авч чадахгүй. Хайр хүртэх хэрэггүй байх мэдрэмж байгаа. Эрэгтэй хүн өөрт нь зориулж хайрлаж өгөх үед шууд толгой ажилдаг. Нөгөө баг байхад ухамсар суугаагүй байх үед мэдрэмжинд тэр юмнууд чинь аль хэдийн очсон байх ёстой шүү дээ тий. Саналын татаад өгөх, хаалгыг онгойлгоод өгөх, нөгөө ундагийн задлаад өгөх, дааруул одоо аавд хүрмээ нөмрүүлэх ч юм уу тий. Эсвэл гадаа зас бороо орж ивэл очиод авъя гэж хэлэх ч юм уу. Эдгээр чинь ингээд эр хүн тэгэх ёстой биш. Угаасаа тэдгээр зүйлсийг аваа сурцсан байгаа байхгүй. Тэгээ буцаагаад тэр талрах нь тий. Гэтэл нөгөө хайрлагдах хэрэггүй би иймэрхүү юмнууд хүртэж болохгүй гэхээрээ эдгээрийг өгөхгүй байх хүнийг нь олж сонгох гээд талтай. Би хайр авах хэрэггүй, зориулт авах хэрэггүй. Одоо тэр материал бас бүгд ингэж орж байгаа шүү. Тий. Аль нэг тал руу нь ойлгохгүйгээр. Тэгээ ингэхээр л яг тэр ихтэй яг яах юм бэ тий. Аавын хайрыг авч үзээгүй, аавтаа өсөөгүй эмэгтэй хүн нөгөө эрэгтэй хүнээс айгүйх зүхтах хандлагатай байдаг гэдэг нь бас эдийн холбоотой баг тий. Нөгөө хайрлангууд тархин ажиллаад мэдрэмжинд тэр туршлагууд байхгүй учраас энэ намайг ашиглах гэж гин үү? Энэ надад яагаад ингэ сайхан хандаад байгаа? Ямар сони юм бэ? Миний юунд болоод байгаа? Тэгээд тэр их хайраа нөгөө төгшүүр айц мэдээгүй учраас цугтаач магадгүй. Энийг л аюултай нэг эвгүй залуу. Энэ тийм шалчиг малчиг дадададаа гэдэг өөрт нь танил биш болохоор муухай сангадад айцсан төрөдөд тахгүй. Тэгээ бас эсэргээр одоо яг үзэж байгаа өсвөр насны охтууд ч юм уу бас дөнгөж 20 гарч байгаа охтуудаа гэж хэлэхэд бас нэг ийм айгүй том асуудал байгаа юм. Магадгүй аавгүй орчинд өссөн бол эрэгтэй хүнээс авах тэр мэдрэмжийг айгүй хүчтэй хүлээж авдаг сэтгэлтэй. Тэгээ дөнгөж өсвөр насндаа ч юм уу дөнгөж 20 гарч яваад нэг эрэгтэй хүн жоох ингээл хандрахаал юм бичээл хайрлал халамжлангууд ерөөсө бүх юм аавчаад өгчдөг. Хэрэгтэй шүү. Айгүй алдаа гаргадаг. Яг өсвөр насны үед 20 гарч яваа эрэгтэйчүүд бол тий яг нөгөө нэг бэлгийн дур хүслэнс тулцсан явж байдаг үе шүү дээ. Юу хариуцлаа.
Тэ хариуцлага мэдэхгүй шүү дээ. Энийг яаж одоо нөгөө эр хүний 13 ихээ хэрглэж агаад энтэй нэг бэлгийн харилцаанд орчих уу унтчих уу гэсэн л бодолтой явж байгаа дийлэнх нь би чинь бас энэ насыг туулж өнгөрөөсөн юм шүү дээ. Юу гэж ч уураж болно те. Юу гэж ингэж манипуляц хийж болно. Ямар ч амлалт өгч болно. Тэгэхээр хамгийн харамсалтай байдаг нь юу вэ гэхээр нөгөөдхөндөө татагтаал нөгөө нэг эрэгтэй хүний энэ гоё мэдрэмжийг авангуудаас бүх юм аавчаад өгчдөг. Эрэгтэй хүн болонгууд нөгөөдхөө авчингуудаа яа гэдэг ингэж ханчдаг шүү дээ. Айгу мухан тий. Хичээхэ болно. Хичээхэ болоод гомдоож эхлэн. Тэнгууд тэр нөө ард нь үлдэж байгаа эмэгтэй бүх юм өгсөн, зүрстгэлээ өгсөн, хайраа өгсөн. Аавгүй өссөн, эр хүннээс хайр авч өсөөгүй тэр шархан дээрээ дахиад нэг эрэгтэй хүмүүс бүр шархавчж байгаа байхгүй. Тэгэхээр бүр ингэж зээ эрэгтэй хүмүүс угаасаа худлаа юм ингэ бүр ингэж айцтай болоод одоо бүр ингэж эрэгтэй хүнтэй үерхэж нийлэхгүй тий баг 30 40 хүртэл ганцаараа амьдарч байгаа эмэгтэй хүмүүс ч айгу. Тийм шүү. Тэгэхээр энэ дээр яг охтуудаа, өсвөр насны охтуудаа нэг 20 гарч яваа гинэн тий яг эрэгтэй хүний нүмер нөөлөг хайр халамж хамгаалах энэ орчинд өсч чадаагүй эмэгтэйчүүдтэй нэг зөвлөгөө өгөөч. Хүний өгж байгаа сэтгэл болон хүндэтгэл хайр халамжийг зүгээр талархаж хүлээж авахар хэмжээний өөрийгөө гоё үнэлдэг байгаасай гэж хүсэж байна. Заавал тэрэнд гимших одоо буцааж заавал ямар нэг юм өгөх одоо унтах хэвтэх бэлгийн харилцаанд ор хүүхд төрүүлж өгөх ч юм уу те заавал нэг юм тэр хайрыг авцсандаа гимшиж эсвэл тэр гоё үгсийг сонссондоо чамд хүн туртай байгаа, чамайг хүндэлж байгаа, чам таалагдж байгаа нь заавал тийм хариутай байх хэрэгтэй биш ээ. Тийм хэмжээний. Тэдгэрийг зориулж байгаа нь тэр хүн өөрөө хүсээд зүгээр гэж бодоод зориулж байгаа учраас тэрийг талархаж хүлээж авах өөрийгөө үнэл хүнлэмжтэй байх хэрэгтэй байх нэ. Хэлж байгаа үгнээс илүү тэр хүний бодит үйлдэлийг харах хэрэгтэй байх. Асуудал шийдвэрлэх чадвар, зориг, мэдрэмж, чамаагийн сэтгэл бол үнэхээр байгаа бол тэр эрэгтэй хүнээс яг үйлдэлээр л гарна. Эрэгтэй хүний үйлдэлж бол ойлгоход амархан шүү дээ, тий. Үнэхээр тэр эмэгтэйг хүндлээд хүсээд хайрлаж байгаа бол юу үйлдэл гаргана үстэй. Энэ эрэгтэй хүний төрөлх инстинкт шүү дээ, тий. Хэрвээ хүсэхгүй хангалттай хэмжээний хайртай дуртай биш бол гарахгүй. Тэр үйлдэл ястай яасан ч та яаж ч уйлсан яаж дарамтлсан, яаж хардсан, яаж араас нь мессеж бичсэн, хардаж тагнасан, наад охиноо даахаа болмол гэж хэлсэн те. Тэрийг хийх л болно. Тэгэхээр эрэгтэй хүний үйлдэлийг нь ингээд хэтрүүлж бодож, зовж, шаналж ингээд өөрөө өөртөө манипуляц хийхгүйгээр зүгээр хийж байгаа нь хийхийг хүссэн, хийгээгүй нь хийхийг хүсээгүй л үйлдэл байгаа гэдэг айгүй юм тодорхой хардаг байвал бид нэр уйлж унжиж хонох айгүй олон тэр зовлонгоос бас ангижих юм шиг санагдтыг. Хоёлоо нэг эмэгтэйчүүдийг ярьсан чинь бас эрэгтэйчүүдийг яриа л да тийм. Эрэгтэй хүмүүс бас нийгэмд айгүй хохирдог тийм. Эрэгтэй хүн гэдэг утгаараа тийм. Эрэгтэй хүн гэдэг утгаараа нийгэмд нэг дуурч чаддгүй, өөрийгөө илэрхийлж чаддгүй, одоо өөрийгөө ярьчих юм бол нэг шалчгансан, гомдсон, гоншгонсон ир хүн биш. Хүүхэн шиг энэ төр гэдэг ер нь доромжлол ярьдаг болохоор дээрлэх ирчүүд маань ингээд амаа амхаад чимэг байдаг шүү дээ. Эрэгтэй хүмүүс яагаад сул дорой болж төлөвштэй юм бол яагаад эрэгтэй хүмүүс ингээд эмэгтэй хүндээ базуулаад нэг юм буудан дээр сууж байдаг юм одоо муухай хийн гарсан шаар шиг тэр үг хэлчих. Хийн гарсан шаар шиг харагдаж байна уу? Тэгээ нэг юм одоо муухайгаар хэлэх юм бол дойжээгүй гэж ярьдаг бол монголч тий. Дойжээгүй гэл нэг ямар ч юм. Анкаагүй. Тий. Одоо янз бүрийн тийм үгнүүд байна л та. Ээжийн хайрыг авч чадаагүй болохоор тийм болчдөг юм уу? Энэ бас ээж аавтай холбоотой юм уу? Би болохоор ойлгохдоо охин хүүхд аавтайгаа аягүй холбоотой байдаг. Хүү болохоор ээжтэйгээ аягүй холбоотой байдаг. Тэр нь аягүй өсвөр наснд нь том хүн басаа нөлөөлдөг гэж сонсч байсан байна. Хүсн эсрэгээрээ байх нь тийм. Одоо магадгүй бага наснд ээж нь тэр хүүдээ чи тэнийг мангарстай амар тийм хүүтэйгээ токсик харилцаагаар харилцдаг байсан бол хүүн бас яг эмэгтэй хүн ингээл загнуулаа сууж идэг тийм хүн болоод төлөвчтэй юм уу? Ингэж хэлж болох байх. За. Эрэгтэй эмэгтэй гэлтгүү хүн ээжтэйгээ хэр ойрхон дотн байж чадна тэр хэмжээгээр шууд хүнтэй тийм харилцаа үүсгдэг. Одоо ээжтэйгээ би 100-аас 80% дотн сайн те нэмэх бие үнэлгээтэй гэж байгаа бол би эмэгтэй хүнтэй нэмэх бие 80 хүртэл хэмжээнд яаж хийж байгаа би дотноос нь уучраа олно. 0-аас 5% л дотн бэжтэйгээ тэм сэдвэр ярьж чаддгүй юм тийм хаалттай гэж байгаа бол эмэгтэй хүнтэй шууд тогтоож болох дотнослын хэмжээ чинь үсрээл 5%. Тэгэхээр өөрийгөө ойлгох, өөрийгөө хайрлах, хүнийг хайрлах, сэтгэл зүйн төр дотн холбоосууд, зориултууд илүү ээжтэй холбоотой төлөвшдөг. Аавтай холбоотой харилцаа болохоор санхүү, ажил, орлого,
нийгэм дэслэх статус. Тэгээд хүн хоорондын харилцаа, нийгэмшил, зориг, санхүү гэдэг эдгээртэй илүү холбоотой. Тэгэхээр аав илүү нийгмээс гаднах ертөнцтэй яаж харилцах, би хүмүүсийн дунд ямар байр суурьтай болох, өөрийгөө хэрхэн илэрхийлэх одоо нөгөө арслан байх уу, туулаа явах уу. Тэгээд санхүүгийн байдал болон өөртөө итгэл зоригийн мэдрэмжтэй холбоотой бол ээж илүү нарийн мэдрэмж, хүн хоорондын харилцаа дээр илүү туршлага өгдөг. Тийм. Тэгээ хоёулаа өмнө бас нэг охтуудын амархан одоо бэлгийн харилцаанд орох тэр аюулын талаар бас ярьсан юм чинь нэг л ярьсных бэлгийн харилцаа гэдэг аягүй чухал. Бүр маш чухал. Ялангуяа хүүхэд наснд бэлгийн харилцааг зөвөр ойлгуулна гэдэг хамгийн чухал. Янз бүрийн муухай ярианууд сошиалар зөндөө явдаг болсон ба шүү дээ. Ялангуяа энэ бэлгийн харилцаа гэдэг юм зүгээр л доогдох болгоол те инээс хөхөртөөл те. Би тэрнтэй унтсан чи ингээд тэрний энэ амар ёо бүр яг ингээд энэ бэлгийн харилцаа яг энэ ариун нандин имийг ингэж ярьж авч байгааг нь одоо сонсохоор бүр ингээд үнэхээр бүр ингээд шууд уур үрээд бүр ингээд унтарч байгаа байхгүй тий. Залуучуудаа яг энэ бэлгийн харилцаа гэдэг зүйлийг зөвөр ойлгуулъя. Яг хүүхэд наснд нь хідэн наснаас ахуулаад энэ бэлгийн харилцаа гэдэг юмыг ойлгуулах хэрэгтэй юм тий. Энэ үнэхээр нандин юм шүү. Ээж аав хоёр нь бие бинийгаа ингэж их хайрлсны үр дүн дээр чи гарч ирсэн шүү тий. Чи ч гэсэн чамайг үнэхээр хайрладаг эмэгтэй, үнэхээр хайрладаг эрэгтэйтэйгаа тий. Яг уулзаар ам тангараг өгөөд тий. Битээр салахгүйгээд бүх юм ингэ шийдээд юу ясныхаа дараа энэ ариун нандин юм хийх ёстой шүү гэдгийг хідэн наснаас нь эхэлж суулгаж ойлгуулах ёстой гэж одоо сэтгэл зүй заад юм бол. Эрэгтэй эмэгтэй гэдэг бүр хүүсээ мэдэх үе нь бол 6-7-оос л ер нь бүр ойлгож эхэлж байгаа тий. Бүр юм ялгаатай. Тэгээ нэгээс ичиж эхэлнэ тий. Тэгээ тэр үеэс эхлээд эрэгтэй эмэгтэй хүний талаар зүгээр онцлогуудын талаар ингээд бие махбодын өвөрмөц онцлог төрлөх чанаруудын талаар бол зүгээр ярьж хэлж ойлгуулж болно. Тэгээ өсвөр наснд 9-өөс 11 наснаас эхлээд өөртөө төр учирч болох аюулууд болон яаж өөрийнхөө биеийг авч явах, хувийн ариун цэрэг авч явах, бэлгийн харилцаанд үүсч болох ямар асуудлууд болон энийг яаж ингэ зохистой өдөр тутамдаа авч явдаг вэ гэдэг тэр нөхөн үрчгийн боловсрал мэдлэгийг нь зөв чөлөөтэй ярилцахад хүүхд тэрийг ямар ч асуудал хүлээж авдаг. Энийг нэг өсвөр насны хүүхдүүд дээр зөндөө тийм ээж аав нар ингээд хэлж чадахгүй, тэгж чадахгүй гэж байгаа л тийм ярианууд бас лекц зөндөө орж исэн. Бидний зүйлүүд байгаа шиг хүүхд ингээд ёо ээжтэй юм ярихгүй, аавтай юм ярихгүй, яг наттай юм ярьж байгаа гэхгүй. Харин ч энэ талаар ярих үед бүр тэр мэдлэг мэдээлэлээр цангасан байдаг учраас тэг хүүхэд аль хэдийн одоо 9-10 настай байхдаа ингээд гадралцсан. Тэгтээ бүрэн ойлгоогүй тийм байдаг. Тэгэхээр энэ дээр хамгийн анхны зөв мэдлэгийг нь зөв суурьтайгаар өгөх нь ялчгүй эцэгчүүд бид нэр. Тэгээ тийм болохоор та хүүхдээсээ та баг өөрөө хичээд байгаа болохоос биш хүүхд тэр талаар ярихаас ичихгүй учраас санаа зовоолгүйгээр яриарэ. Тэгээд хилцэн байхад аль эрт одоо ингээд 13, 14, 15, 16, 18, 21 насны хүлээлгүйгээр 9 наснаас эхлээд ярьж эхлэхэд хүүхд хангалттай ойлгоно. Тэгээ мэдлэгийн тэр суурийг нь ингээд огт мэдгүй зүйлийн талаар ер нь эцэг их нь маш баттай тийм цогц гоё мэдлэг өгөхөд барагтаал хүүхэд тэрийг зөрчдөггүй хууль шиг хүлээж авдаг. Яагаад гэхээр анхны мэдлэг нь хамгийн тэр дотн итгэлд ээж авдал итгэж байгаа шүү. Тэр хүнээс нь ирж байгаа учраас үнэхээр тэрийг ямар ч нөхцөлд одоо юм гол шиг шугамаа болгож авч явдаг. Одоо насанд хүрсэн хүмүүсийн залуусын дундах зүгээр л бидний тэр one night stand гэж ярьдаг нэг удаагийн бэлгийн харилцааг гэдэг юм зүгээр юм шиг те одоо нэг газар зүгээр хоолнд орж байгаа юм шиг эсвэл хүнтэй зүгээр уулзаа зүгээр юм ярьж байгаа юм шиг те баг нэрийн уцаа солилцож байгаа юм шиг энэ байдал нь болохоор ямар ч тохиолдолд ямар ч үед танд юугаарч ашигтай биш. Хоёрдугаарт болохоор эрэгтэйч тэр эмэгтэйч тэр өөрийг тань мэдэхгүй, танихгүй, танд ямар ч зориултгүй хүнтэй бэлгийн харилцаанд орно гэдэг нь одоо үн цэн гэдэг зүйлээс багаар утасны батарей дуусж байгаа юм шиг өөрийгөө алдж байгаа явдал мөн. Тий. Тэгээ хин ч энтэй марахгүй хаа. Тэгээд хүний хэдэн үнтэй унтсан яасан ийсэн ийм юмар нь хүний үнцнийг тодорхойлж ийн гэж шүүмжилж магадгүй. Гэхдээ тэгж попрод яах вэ? Тэгээд хин ч яг дотныхоо хүндээ эсвэл өөрийнхөө хань ижлээ сонгох хүнтэй насаараа хамт байх хүнтэй те ер нь хүнийг үнэлэх үнэлэмж бол тэр бидний body count гэж яриад байгаа хэдэн үнэтэй бэлгийн явдалд орсон гэдгээр үнэхээр тодорхойлогдсон шүү дээ. Нөлөөлнө шүү дээ. Яаж ч утсан нөлөөлнө. Энэ нөлөөлөгдөн
Энийг ямар ч хамаагүй гэж хэлэх хүн байхгүй. Тэгээд өөрийгөө олоод ад жаргал нь нэмэгдээ, сэтгэл готрлаасаа юм тохиолын бэлгийн харилцаанд орсоор байгаа салцсан, эсвэл тохиолын бэлгийн харилцаанд орсоор байгаа ямар нэг сэтгэл зүй өвчнөө эдгээцэн, эсвэл тэрний амьдралд нь юм ашиг тус өгөхөөр гоё болчлоо гэж ярьж байгаа би нэг ч хүн сонсоогүй шүү дээ. Тийм тэгээд алдах зүйл нь юу вэ гэхээр та өөрийнхөө үнэлэх үнэлэмж мэдээж буурна. За тэгвэл одоо яг өсвөр насны дүүнер минь үзэж байгаа 20 гарч байгаа тэ охтууд маань бас үзэж байгаа. Бас ээж аав нар нь тэгвэл хүүхдтэй ямар зөвлөгөө өгөх юм бэ? Яг энэ дээр яаж зөвлөгөө өгөх юм бэ гэж магадгүй бодож сууж байгаа. А дүүнер маань тэгвэл хизээ эрэгтэй хүнтэй бэлгийн харилцаанд орох зүг юм бэ? Хизээ эмэгтэй хүнтэй бэлгийн харилцаанд орох зүг юм бэ? Би өөрийнхөө өнцгөөс ярий. Та бас сэтгэл зүйч хүний хувьд өөрийнхөө өнцгөөс тайлбарлаад өгөхгүй те. Миний итгэл үнэмшлийн хувьд би өөрөө ярьж байгаа шүү. Түүнээс бол заавал ийм байх хэрэгтэй гэж байгаа юм чи те. Нас биед хүрсэн бол болно гэж хэлэхгүй. 20 гарсан бол болно гэж хэлэхгүй. Их сургуульд орсон бол болно гэж хэлэхгүй. За энэ үнтэйгээ 6 сар үерхэд за тэгээд ингээд үзэж явж байгаа 6 сарын дараа болно ч гэж хэлэхгүй. Би ганц л юм хэлнэ. Шийдвэр гаргаад үерхээ те. Яг тэгтээ нэг унт чивдэх шүү. Яг цэвэрхэн нэг одоо гоё үерхэл шүү дээ. Таньж мэдэх үерхэл. Тэр үерхлээр явж байгаа энэ хүн үнэхээр битээр цааш тохирох юм байна гэдгээ ойлголцоод те. Тэгээд суугаад гэрлэн гэсэн бие биендээ те амлалтаа өгөөд гэр бүлээрээ уулзалтаа те. Тэгээд гэрлэлтэд батлуулаад хурмаа хийгээд хурим нараа хийснийхаа дараа тэр хоёр чинь нэг гэрт орноо доо. Тэр нэг одоо нэг анхны шүн гэдэг нэг айгүй гоё нандин үг байна шүү дээ. Тэр үг одоо баг ярих юм бол хүмүүс баг нээлтгэхэр болсон. Бидний ээж аавны үед л ярьдаг шүү дээ. Анхны шүн чинь ямар байсан бэ гэлтэй. Тэр үед бас айгүй гоё тийм ийм замбраагүй бишээсэн байгаа байхгүй. Тэ нэг хүн тайртай болоод бүх зүрх сэтгэлээ өгөөд насаараа амьдрна гэсэн ийм сэтгэлтэйсэн. Одоо энийг арай л бас нэг яг хөө миний итгэл үнэмшлийн хувьд л яриад байгаа шүү. Жохон замбраагүй болсон юм шиг харагдаж байна. Тийм нөхөртөөгөө л тэр харилцаанд орно гэдэг бодолтой байсан шүү дээ. Тийм тэр үнэхээр тийм байсан. Тийм. Тэгэхээр би бол дүүнэртээ гэрэлдээ батлуулаад бүх юма шийдвэрээ гаргасны дараа би биндээ ам тангараа өгснийхаа дараа хамгийн анхны нандин анхны шөнө өнгөрүүлээрэй л гэж зөвлөмөр байна. За одоо өөрөө нэг гоё. За би энэ тал дээр айгүй муу ярина. Ягаад тэгэхээр нөгөө яг психологч биш. Тэгээд энэ чиглэлээр зөвлөгөө өгдөг болохоор ер нь муу ах зүгээр бодлоо. Тэгээд чадлаараа зөвлөе гэх юм бол хайртай гэдгээ батлах нотлох хэрэгсэл нь бэлгийн харилцаа биш. Тэгээд бэлгийн харилцаагаар дамжуулаад тэрний давтамж тоо их байх тусмаа та хоёрын хайр гоё болохгүй шүү. Бэлгийн харилцаагаар дамжуулаад хүмүүсийн хооронд хайр үүснэ гэж итгэдэг. Одоо би хайртай юм чинь охтууд ер нь тэгдэг. Би хайртай юм чинь цандлаас нь татгалзаж болохгүй. Гэл ингээл нөгөө гэрлэлт хариуцлага юу ч болоогүй байхад тийм болж байгаа тий. Тэгэхээр бэлгийн харилцааг зөв бэлгийн харилцаа гэдэг утгаас нь биш ингээд ийм ашиглуулах хэрэгсэл болгож аюу их тийм юмд ордгоо. Одоо охтууд маань тий. Тэгэхээр бэлгийн харилцаагаар дамжуулаад та хэнийг ч өөртөө хайртай болохгүй. Бас ямар ч хүний хажуудаа байлгаж чадахгүй. Энэ тохирлоо гэд гэр бүл доктортой харилцаатай байна гэж байхгүй. Энэндээ сайн байлаа гэд таны үнэлэх үнэлэмж юу ч дээшлж бас доошлохгүй. Хувь хүний чинь хувьд. Тэгээд хайртай гэдгээ батлахын тулд заавал тэр хүнд яг одоо хүүхд төрүүлж өгвөл бэлгийн харилцаанд орох хэрэгтэй гэж байгаа хэрэгтэй байгаа бол зөвхөн шууд цухтаасан дээр. Тий. Хариуцлага хүлээгээд эхлээд оюун санаа болон сэтгэл зүйн хувьд тохироц нийцэл холбоосыг хангалттай сайн тогтоогоогүй байгаа үедээ бэлгийн харилцаагаар холбогдсон бол тэгээд суур маш буруу тавигдаж байна гэсэн үг. Зан аашийн хувьд, зүрх сэтгэлийн хувьд, оюун ухааны хувьд сая ярьсан тэр сүнс, оюун те энерги бүх юмны хувьд зохицоод болж гинэ гэсэн үедээ харилцаанд орох юм бол энэ ингээд яг төгс зөв харилцаа болж угаасаа үүсэж байгаа тий. Тэгэл хөвчлэн нөгөө бэлгийн харилцаагаар холбогдоод тэгэл цаашаага оюунаараа, амьдралаараа, зан аашаараа, оюун ухамсараар холбогдох гэж чадахгүй байгаа учраас хүүхдтэй болослоод байгаа шүү дээ тий. Тэгэхээр эхлээд бид нэр тарих зүрхээрээ холбогдох холбоосон дээр тулгуурлаж харилцаагаа сонгож тэгээд тарих зүрхээрээ холбогдсон холбоон дээр таныг хайрлаж хүндэтгэж байгаа хүнд дараагийн тэр харилцааг зориулвал ямар вэ? Энэ нь илүү өөрийгөө болон нөгөөнийхөө ч амьдралыг хүндэлж байгаа хэлбэр шүү, эрсдэл багтай гэж зөвлөмөр. Өстой гоё зөвлөгөө байна. Сэтгэл сүнсээрээ эхлээд холбогдоод дараа нь бие махбод дээр холбогдоо тий. Энэ бол зөв шүү дээ. Тэгээ үзэж байгаа үзэгчд маань өндөр зөндөө зүйлийг ойлгосон байх тий. Одоо хоёлоо нэгд хүүхэд насны шарах гэдэг сэдвээр ярилцсан учраас хайрлагдаж чадахгүй байгаа, хамгаалагдаж чадахгүй байгаа, хүлээн зөвшөөрөгдөж чадахгүй байгаа. Магадгүй хүчрхийлэл дунд байгаа.
ийм хүүхдүүдэд юу гэж зөвлөх өгмөр вэ? Хүүхдүүд ч бас айгүй ухаантай шүү дээ. Би ингэх ёстой мэн гээд нэг зүйлийг гэсэн мэдээд гоё сэтгэлийн тэнхээ аваад хүч зориг ороод яваасаа гэж үзсэн. Бусад хүмүүсээс их зүйлийг хүлээхээ эртнээс болоход суралцаарай. Одоо намайг гимтээсэн ээж маань, аав маань, тэр эмээ маань, өвөө маань, ангийн багш маань надаас уучлалтгүйгаасай, харамсаасай, мус аймтад үзэн ядаад тэгээ намайг ийм болгосон, ингэсэн тэгсэн гэд амьдралынхаа маш гоё цаг хугацааг хэн нэгэнд гомдож, уучлахгүй байж, үзэн ядаж, зүрх сэтгэлээ хатууруулж, хэн нэгнийг гомдсон гомдлоо удаан тээж, тэгээд хэн нэгэн ирж аврахыг хүлээгээд, чамаа гомдоосон хүн ирж уучлалтгүйхийг хүлээж өвдөлтөн дээрээ төвлөрч битгий байгаарай. Тэгээд тэр ихэвчлэн бүтдэггүй. Одоо ингээл 50-тай 40-тай үйлчлүүлэгчд маань бүтгүй намайг гомдоосон хүүхд насны юм гэж ярихаар болохгүй байгаад байна гэх. Тийм. Тэгэхээр энэс цаашаа 30 40 50 жил хүлээсэн ч бид нэр та өөртөө л туслахаар ирэн шүү. Тэр намайг ингэх болов, тих болов, ингээсээ, тэгээсээ гэж битгий хүлээж удаан өөргөө зовоогоорой. Эсвэл тэр үзэн ятсан хүмүүсийг муу мухаа яваасай. Надад хийсэн тэр хүмүүстэй ингээсээ, тэгээсээ гэдэг зүйлийг зүгээр тэр карма үл үр гэдэг юмд даатгаад орхиорой. Хин нэгнийг яллах гэж, эсвэл хин нэгнээс өш хонцоо авах гэж ингээд байгаад байвал өөрөө айгүй муухай байдгийг шүү. Тэгэхээр тэр юмнуудыг ингээд тавьж явуулаарай хамгийн ихэнд. За тэгээ бусад хүнээс намайг хайрлах бах, намайг ингэх бах, намайг тэгээсээ, намайг ингээсээ гэдэг бас энэ зовлонтой бодлуудыг ингээд тавьж явуулаарай. Тийм тэр хүн хайрлахгүй байгаа бол тэгэл хайрлахгүй. Тэр охин хаяад явсан бол хаяад явсан юм дөө. Тэ анхны хайр бүтээгөө л одоо ингээд дууссан. Анхны хайргаасаа бүтдэггүй. Гэх мэтчлэн одоо ингээл миний анхны хайр энтэй л суух байсан. Ээжи минь, аав минь, миний боломж, миний сургууль гэдэг ингээд та бүхэн маань амьдралдаа одоо гэд байсан цор ганц юм алдсан юм шиг амар хэцүү мэдрэмжтэй хэрвээ сууж байгаа бол тэрнээс илүү зүйлсийг одоо бурхан те биднэрт ингээд хувь тавилан та яг юунд итгэдэг, юунд үнэмшдэг ингээд бэлдсэн байгаа. Тэгэхээр одоо тохиолдсон зовлонгоо нөгөө амьдралд хинч тохиолж байгааг юм тохиолдсон. Тэгээ дахиад хинч намайг хайрлахгүй юм шиг ирээдүйд ямар ч гоё юм байхгүй юм шиг бити бодорой. Тэгээ явах хөстэй хүмүүс, учрах хөстэй зовлон, бэрхшээл бүх юм ингээд тохиолдсон тий. Тэрийг ингээд тавьж явуулаарай. Одоо хайрлаж халамжлахгүй байгаа хүмүүсийг надад ингэж хандж байгаа юм байна. Би энэ хүний хувьд ийм л үнцэнтэй байна. За окей гэж сайхан явах хэрэгтэй. Тий энэ нөхцөл байдал дээр хайр гуйж болохгүй хүнийг чангааж зүрх сэтгэлээ өвтгөж суух хэрэггүй. Тий болно бүтэн ингээд байгаа нүлэн шөрөөд сайхан маш гоё ганцаардахад суралцаарай. Өвдсөн байгаа хүн чинь тэгээ ганцаараа байсан нь илүү хурдан эдгэрэлтэй байдаг. Намайг авраачтэй гэж орилцуухаасаа илүү. Тийм тэгэхээр бити хүлээ, бити үзээд, бити уучил, бусад бүх хүмүүст ер нь бити төвлөр. Яг тэр би өвдсөн байгаа. Тэгээ өөрийнхөө хажууд суугаад, өөртөө хань болоод, өөрийнхөө гомдолж байгааг хангалттай сонсоод, тэгээд өөрийгөө өрөвдөх хэрэгтэй. Хэвээ шалчитлээ өөрийгөө өрөвдөх хэрэгтэй ичж өгтлээ. Тэг ганцхан чихрэн дээр тэгэл гомдсон, ганцхан үгэн дээр тэгж эмзгэлсэн, би тэр нь тэгж атаархсан, би тийм аавчтай байхыг хүссэн, би тийм готлох хувцастай байхыг хүссэн, би тийм царай дөрөхтэй байхыг хүссэн. Гэж ингээд өөрийнхөө ичмээр, атаархмаар, гимшмээр тэр бүх хүлээмшүүрч чаддгүй, таагүй, эвгүй, тухгүй мэдрэмжүүдтэйгээ нам сууж агаад бүгдийг хүлээмшүүрээрэй. Өөрийгөө өрөвдөөд. Гой зөвлөгөө маш их баярлалаа. Тэгээд өнөөдөр хүүхдийн шарах гэдэг сэдвээр ярилцаад бас маш их зүйлийг ойлгож авлаа. Бас сая нэг яг энэ тест хийх үеэрээ бас би өөрийгөө бас аюугаа эдгэрээ явж байгаа гэж бодсон чинь бас л би яг нэг шууд хэрэгжүүлээд явахгүй байгаа юм. Гэхдээ бас аюу хичээж байгаа юм гэдгийг бас аюу сайн ойлгож авлаа. Тэгээд үзэгчд маань ч гэсэн энэ подкастыг сонсоод маш их зүйлийг ойлгож авсан байх, хэрэгцүүлж бодсон байх, бүгдээрээ дотроо дүгнэлт гаргасан сууж байгаах аль болох гоё манай Монголын маань нийгэм монголчууд маань Монголын маань ард түмэн гоё эрүүл саруул ухаантай би монгол хүний саруул ухаанд итгэдэг гэдэг тэ зоргийн маань хэлсэн бас үнэхээр гайхалтай үг байна. Тэгээ монголчууд маань гоё сэрээсээ ухаан ороосоо мундаг юм мэдлэгтэй боловсролтой мэдрэмжтэй хүмүүсээр гоё дүүрэн болоосоо гэж бас би хэлмээр байна. Тэгээ үнэхээр гоё гайхалтай ярилцлага хийсэнд маш их баярлалаа.
Тэгээд би үзэгчтэй бас нэг юм хэлчих болох лоо. Тий, залбуудаа бас баярлаа. Яг ингэж хүүхдийн сэтгэлийн шарахыг ингэж сонирхдаг ютубер тэгээд өөрийгөө ингэж нэг нүгөө та бүхэнд тестлүүл туршилтын туулай болгодог байдаг ч юм уу ч юм уу. Тэгээд подкаст дээр сэтгэл засал хийх боломж энэ олон удаа олгосонд би бас маш их баяртай байна. Эндээс болоод сэтгэл зүйчдэр очихоос айгаад яна ямар юм байдığım болоо загнуулаад шууд зөвлөөсдөө алуулчих үедээ гэж бодож байгаа маш олон хүмүүсийн бодол эргээд над дээр биш юм а гэхэд маш олон сэтгэл зүйчдэр очих энэ эрэлт хэрэгцээ заамыг нээж өгч байгаа шүү. Хүн чинь уусаал сэтгэлийн амт шүү дээ. Сэтгэлээ ойлгохгүй болохгүй. За тэгээд золбоо нэг нэвтрүүлгээ дуусгахаас өмнө үзэж байгаа үзэгчтэй айгүй гоё өөрийнхөө мэдэрсэн туршлагаасаа хуваалцаад өнөөдрийнхөө подкастыг өндөрлөе. Юу ихлээр бид нар хүнийг яг өөрийнхөө ертөнцөөр харах гэдэг нэг тийм муу тийм юу юм бодол байгаа тийм. Дотоод ертөнцийн тусгалаараа тийм. Яг өөрийнхөө ертөнцөөр тулгаад байгаа учраас бид нар хоорондоо маргалдаад байгаа юм. Ерөөсө хүнийг нөө байгаагаар нь хүлээж чаддгүй. Хүн болгонд хэлж байгаа, ярьж байгаа, зааж байгаа тэр болгоны хүүхэд болгон адилхан хүлээж авахгүй. Хүн болгон өөр өөрийн ертөнцтэй, өөр өөрийн бодолтой, өөр өөрийн потенциалтай, өөр өөрийн бурхнаас авсан бэлэгдэлтэй өгөгдөлтөө байгаад байгаа тийм. Тэрийг хүлээн зөвшөөрч сурна гэдэг суур хүмүүжил маш чухал юм гэдэг зүйлийг ойлгоод байгаа байхгүй. Хүн болгон өөр өөр ертөнцид өөрсдийн бодлоороо, өөрсдийн итгэл үнэмшлэлээрээ амьдарч байгаа учраас ерөөсөө өөртөөгөө хин нэгнийг харьцуулж, өөрийгөө битгий стресстүүлж, өөрийгөө битгий зовоож, өөрийгөө битгий гониглуулж, тэ миний ертөнц юу юм бэ гэдгийг сайн ойлго. Миний амьдрал юу юм бэ? Би өөрөө яг энэ дэлхийн ертөнцид яах гэж ирсэн, ямар хувь тавилантай, яаж амьдарч яваад энэ амьдралыг дуусгах хүн юм бэ, тэ? Өөрөө л тэр итгэл үнэмшил үнэн замаа олоосоо л гэж хүсэж байна. Тэгэх юм бол хамгийн гол нь та өөрөө айгуу гой тайтахарна, үннийг хайж эхэлнэ, та эрхчлөөтөө амьдралыг хүсч тэмүүлж эхэлнэ. Тэгэхээр хүн болгон гой өөрсдөө ертөнцтэй өөрсдийн замаар явж байгаа шүү. Тэгэхээр тэрийг гой хүлээн зөвшөөр сурцгаая. Тэгэх юм бол одоо энэ сошиал дээр бид нар ингээд 50 болж байгаа чиг алцаад ах тийм шаардлага болох гэж бодож байна. Тэг өнөөдрийнхөө бичлэгийг бас сүүлийн үед аягүй хэрэгжилж байгаа Чингис ханыхаа үгээр дуусгач тийм. Тийм. Биеэзсад гэрээзсад төрөөс. Өнөөдөр сэтгэл зүйч бит хоёрын ярьсан яриа бол ерөнхийдөө л бие дээр төвлөрч штэ. Бүх юмыг ухаад гаргаад хамгийн сүүлд нь бие яваад байгаа. Би яац юм бэ? Би цаашд яах вэ? Би яаж идэгрэх вэ гэл те. Тэгэхээр бүгдээр гоё өөрсдөө төвлөрөд аягүй гоё ирүүл хүмүүс болцгоё л гэж хэлээд өнөөдрийнхөө подкастыг өндөрлөе доо. Тэгээ өнөөдөр үнэхээр гоё Илэн Далангуй ярилцсан бүх мэдлэг сурсан зүйлээ Илэн Далангуй хуваалцсан сэтгэл зүйчтэй бас маш их баярлалаа. Энэ гоё үнэтэй зөвлөгөөг сурч мэдсэн зүйлсээ манай сугаар ороод энэ олон хүмүүс цацаж хүргэж байгаад бас үнэхээр их баярлалаа. Тийм. За тэгээ өнөөдрийн подкастыг дуустал сонссон үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. Тэгвэл залбаа тэгээд дараагийн хавьчлахаар уулзлаа. Түр. Bye.